Сайн байцгаана уу? Аногийн тарот мэрэг YouTube сувагтаа тавтай морил. За, өнөөдөр ингээд 3 дугаар сарын ерөнхий төлөв байдлынхаа уншлагыг хийх гэж байна. За, ингээд 3 сонголттой. За, мэдээж ижил сонголтоос хийх гэж байгаа учраас та нартаа нэг ялгарах зүйл одоо санал болгоё. За, энэ бол нэг сүртэй юу асангүй стикер гэж яхаар гээд зүгээр л гарт таарсан хүүхдүүдийнхээ нөгөө киндер өндгөн шоколаднаас гардаг. Тэр тоглоомнуудаас нь сонгочлоо. Яг тэр дунд нь л байсан. За, эхнийх нь болохоор энэ нэгдүгээр сонголтынхонд маань энэ цэнкэр одоо мотоцикл юм уу да тий. За, мотоцикл. За, хоёрдугаар группыхонд маань за, ийм цэнкэр, улбар шар, ногоон өнгө орсон. За, дундаа ийм нэг юм цөмтөө юм шиг. Тэгээ нөө баг багт нэг ийм тоглоом байгаад төгсөн ингээ иргэдэг. За, энэ тоглоом. За, 3 дугаар группыхонд маань энэ одоо бяцхан динозаврын миний ингээ харахаар нэг дөнгөж л өндгнөөсөө гараад ирсэн юм уу да гэмээр ийм динозаврын дүрслэлтэй тоглоом. Ногоон шар өнгөтэй. За, энэ 3-аас та нар маань сонголтоо хийгээрэй. За, нэгдүгээр группийнх маань уншлагандаа тавтай морил та нарын сонгосон тоглоом болон Oracle карт. За, эндээс би юуг харах гэж байгаа гэхээр энэ маань одоо давхар энергийн шалгалт болно гэсэн үг. За, энергийн шалгалт дээр нэг тарот карт татсан 4-ийн зоос гарсан. За, энийг дараа нь яри. Энийг ярьч тий. Эндээс одоо яг за мотоцикл дуртай хүн байгаад сонгосон байж болно тий. Эндээс бол одоо нөх амар сүртэй очроггүй тийм сүртэй юм ярих бол шаардлагагүй байх гэж бодож байна. Зүгээр л одоо энэ хэлбэр дүрс өнгөнд нь татагтаад л орж ирсэн байгаа шүү дээ тий. За яах вэ? Өнгөнд нь татагдсан дээрээ тулах юм бол яах вэ? Хөх өнгө маань өөрөө мэлмийн өрттэй холбогдож идэг. За, арай цайвар өнгө байгаа гэдэг утгаараа бас нэг талтай ажлын өрттэй холбогдож иж болно. Ер нь л хоолойн хүрд мэлмийн өрт орж ингээ уусаад цайвар цэнхрээс одоо бараан хөх өнгө рүү уусж байгаа шүү дээ тий. Нийл ягаан өнгөрөө ч юм уу. Тэгэхээр яхаа тэр утгаараа ажилтай холбоотой зорилго, нийгэмтэй харилцах, одоо харилцаа тэрнтэй холбоотой юм зорилго бас байж болно л доо та нарт. За, тэгээд зүгээр юм мотоциклэнд дуртай хүн байж болно. Эсвэл юм мотоциклтай холбоотой ямар нэгэн зүйл байдаг ч юм уу тий. За, эндээс бол ийм л мэдээлэл харъя дөө. Нэг амар сүртэй юм яриад явах вэ? За, харин эндээс болохоор 4-ийн зоос ч өөрөө ер нь нэг юм жоохон гацалтанд орсон байхыг илэрхийлдэг шүү дээ тий. Жоохон сөрөг утгана гэвэл жоохон гацалтанд орох эсвэл нэгэн хэвийн удаан үргэлжилсэн зүйл, нэг зүйл. Хитрхи одоо юм уйдгартай байх ч юм уу тий. За, мөн яг хувь хүний илэрхийлвэл нэлээд аривч хямгач буюу за жоохон эвтэхнэр хэлэхдээ аривч хямгач яг шууд ойлгомжтойгоор хэлийгүүл ер нь харамжлах гэсэн утга л да. Ер нь жоохон гартаа, чанга, хатуу, нарийн хүн дээр бас ингэж гарч ирнэ. Яг эрэгтэй хүнийг дүрсэлсэн байдаг. Гэхдээ энийг нь бол одоо буруутгахын арга байхгүй. Яагаад гэвэл энэ хүн өөрөө энэ материалын байдал, амьдралын суурь хэрэгцээг олохын тулд угаасаа айгу өөрөө их хичээл зүтгэсэн. Тийм ч учраас одоо гартаа чанга байгааг нэлтэж идэг. За, тэгээд материалын байдлыг шүтэх гэсэн утгаар л энд бас харагдаж идэг. За, үйл хөдлөлттэй холбоотой янз бүрийн асуудал байсан уу, яасан, үйл хөдлөлт худалдах авахтай холбоотой. За, тэгээд за эсвэл ямар нэгэн зүйлийг ингээд хин нэгэнд өгөхгүй гэж ингээд тас зураад, хав дараад байгаа зүйл байна уу? Тэгэхээр энэ та өөрөө ч болно, эсвэл хин нэгэн танд өгөхгүй байж болно. Эсвэл та өөрөө хүнд өгөх дурггүй байгаа нэг юм зүйл байна уу? За, тэгээд аж ахуй нэгжтэй холбоотойгоор бас асуудал байж болно. Одоо жилийн эцсийн тайлан байлан дээр янз бүр юм гарсан уу ч гэмээр юм уу те. Ер нь энэ компаниг илэрхийлээд байдаг байхгүй юу? За ийм байна да. Одоо яг хүзрийнхэн л утгыг л ярий да тий.
За тэгээд нөгөө нэгэн хэвийн тогтвортой байдал гэдэг дээр нь бол яг мөнгө санхүү материалыг одоо мөнгө санхүүгийн хувьд шүү дээ ингээ нэг юм олигтой ингээ хурааж бас гайхгүй. Тэгсэн хэрнээ нэг хоосонч биш ингээ нэг юм өдөр хоногоо арга цаагаад байгаа гэсэн тийм утга бас байдаг. За би эндээс та хэдэ сонгосон энэ картнаас юу харах гэж байгаа юм хэрэг та нарт маань сүүлийн үед тохиолдсон хүн хоорондын харилцаан дээр тохиолдсон зүйл байж болно энэ. Ер нь бол эн чинь love message oracle card гэдэг утгаараа хин нэгийг танд хэлсэн ч юм уу эсвэл та өөрөө хин нэгэнд иймэрхүү зүйл иймэрхүү утгатай юм ярьсан уу гэх гээд байгаа байхгүй юу? Энд чинь энергийн шалгалт болно гэдэг утгаар нь суулсан байгаа. За тэнгүүд өөрийгөө хайранд нээлттэй байлгаа гэж байгаа. За тэгээд өөрийнхөө одоо сэтгэл зүрхийг илчлэх нь ч юм уу те нээх нь бол аюулгүй битгий гэсэн утга бол байна. Нэг юм яг энэ хоёр маань жоохон уялдаж бас орж ирж болохоор л байна л да. Яг энэ нь болохоор юмаа алдахгүй яах вэ ч гэдгийг те иймэрхүү айдсыг илэрхийлээ. Энд болохоор тэг хэрэггүй өөрөө нээлттэй бай. Өөрийнхөө мэдрэмжийг ч юм уу хайр сэтгэлээ хин нэгэнд илчлэхдээ эсвэл өөрийнхөө дотоод мэдрэмжийг хэлэхдээ битгий гэсэн бол мессежийг хэлж байгаа шиг байна. Яг энэ хоёр заавал уялдах албагүй зүгээр л энэ нь болохоор яг та сүүлийн үед хүн хоорондын харилцаан дээр иймэрхүү зүйл хин нэгнээс сонсоо эсвэл өөрөө хэлүү эсвэл та нар өөрсдөө энэ нөхцөл байдалд орсон байна уу? Иймэрхүү зүйл мэдэрж байгаа юу? Одоо ингэж хаалттай байха болио, нээлттэй болио, өөрийнхөө сэтгэл зүрхийг илчилъя гэдэг нэг айц төгшөртэй байдаг байсан бол илүү зоримог болж байгаа ч юм уу те. За, иймэрхүү мессежүүд орж ирлээ. Нөгөө эн чинь бол энергийн шалгалт шүү те. За, энергийн шалгалт дээр юм байна. За, одоо харин шууд хэдүүлээ 7 хоногийнхоо 1-1 7 хоногоор ямарчсан сарынхаа 4-7 хоногийг 1-1 oracle бишээ тарот картаар харчээ. За 3 дугаар сарын эхний 7 хоног. 3 дугаар сарын эхний 7 хоног маань маргаашнаас эхлэх гэж байгаа. 3 дугаар сарын эхний 7 хоног. За гоё карт гарч ийн. За 3 дугаар сар одоо 2 дахь 7 хоногийн ерөнхий төлөв нь ямар байх юм бол 2 дахь 7 хоног 2 дахь 7 хоног. За 3 дахь 7 хоног 4 дахь 7 хоног. За энэ өрчтөө. За яг хоёуланг л авчтаа. За харагдах байдал нь ямар вэ? Далийн мөрөө яваад байна уу яагаад вэ? Нэр одоо та нар маань миг зиг мэддэг бол энэ миг маань надад нэг л таалагдахгүй нэг л муу уг нь бол гайг уг нь л авчлаа гэж бодсон чинь за яг цэник байрлан жаах тэр нь бол миний хариуцлагагүй байдлах. Тэнгүүд энэ юм нэг сайн тийм орчны чимээг хаагаад зөвхөн миний яриаг гоё тод болгоод байна вөхөр бас үгүй ч юм шиг санагдаад байгаа байхгүй юу. Тэгэхээр энэ тал дээр та нар маань бас надад нэг миг санал болгол баярлалаа шүү. За 1-р 7 хоног. За яг ерөнхийдөө энерги шалгалт дээр дөрвийн зоос гарсан нь ер нь одоо амьдралын суур хэрэгцээ, материалын байдал дээр санаа зовж байгаа ч юм уу анхаарч байгаа утгыг илэрхийлсэн юм байна. Тэгэхээр эхний 2-7 хоног бол ер нь л материалын байдалтай айгүй холбоотой харагдаж байгаа зоос картууд гарч ирсэн. За 1-р 7 хоног дээр мөнгө санхүү дээр тата мэдээ сонсогдож болохоор байна. Ашиг орлогоо хүртэж болохоор харагдаж байна. За магадгүй түрүүнийх бүр одоо энерги шалгалт үл хөдлөх байсан гэж бодох юм бол та нар маань үл хөдлөх зарах гадсан юм, авах гадсан юм гэвэл зараад мөнгөтэй болох, эсвэл аваад өөрөө хөрөнгөтэй болох гэсэн утга ч юм уу те. Иймэрхүү зүйл бас байж болохоор байна. За тэгээд ер нь л мөнгөөр бороо орж байгаа юм шиг юм юу вэ? Мөнгөөр бороо орж байгаа юм шиг юм гоё карт, дүрслэлтэй карт. За тэгээд мөн эхний 7 хоног юм халуун ам бүлээрээ маш олуулаа өнөр өтгөн байхыг бас илэрхийлж иж болно. Гэр бүлээрээ оройн хоол идэх ч юм уу. Яг зоос хөзөр мань нөгөө хоол хүнсийг илэрхийлдэг гэдэг утгаараа гэр бүлээрээ оройн хоол идэх, олуулаа цуглах. Эсвэл одоо гэртээ гэр орныхныгоо урих ч үт юм уу те. За бүр жоохон холбоод явъя гэл одоо үнэхээр үл хөдлөх байсан бол те үл хөдлөхөө өөртөө авлаа гэхэд тэр одоо
бүр байрны найр ч юм уу тиймэрхүү зүйлээ хийх ч гэдэг юм уу. За яг тэр нь бол заавал тийм байгаа албагүй л дээ. Ерөнхийдөө ийм гэр бүлээрээ халуун ам бүлээрээ байх. За тэгээд эн чинь бас гэр бүлийн бизнесийг илэрхийлж идэг. За тэгээд гэр бүлийн бизнес ямар ч байсан материалын байдал дээр бол сайхан мэдээд дуулахыг бол эндээс нь харж болж байна. За тэгээд 2 дугаар 7 хоног дээр болохоор 8-ын зоос. 8-ын зоос чинь өөрөө ажилчжээнгүй байх. Ямар нэгэн зүйл дээр ингээд нөө дадлагчаад илүү сайжрахын төлөө хичээх гэсэн утга байхгүй. Одоо тэгээд үнэхээр хичээл сургуультай хүүхдүүд ч юм уу оюутнууд байвал хичээл номоо хийсэн илүү шамдсан 7 хоног болж магадгүй. За ажил карьерийн хувьд ч ялгаагүй. Одоо ажил дээр илүү төвлөрсөн ч юм уу тийм магадгүй одоо энэ цагаан ногоон сар гээд ингээд жоохон назгаарсан байж байгаад одоо илүү 2 дугаар 7 хоног дээр та нар маань илүү ажил карьер руу орж байгаа сурлага хичээлдээ анхаарж байгаа гэсэн утга бол харагдаж байна. Тэгээд 8-ын зоос ч өөрөө за яг хөө заримийнх нь бүр огт сурдаггүй хүн байлаа гэж бодоход шинээр ямар нэгэн тийм сургалтанд хамрагдах ч юм уу тийм нэг юм сурах гад богино хугацааны курс ч гэж болно шүү дээ. За тэгэл нилийн ажилч хичээнгүй л 7 хоног болох нэ л гэж ойлгочиход болно ерөнхийдөө. За 3 дугаар 7 хоног дээр hermit буюу даяанч хөзөр гарсан байна те бясалгагч одоо ийм гүн ухаанч гэдэг юм уу те иймэрхүү даалд гэхээр бас арай биш ээ. Илүү юм сэтгэл зүгээ анхаарж байгаа ч юм шиг. Тэгээ ганцаараа байхыг одоо эрэлхийлж байгаа гэсэн утга бол харагдаж байна. За тэгээд яг нь ер нь жоохон юм ганцаараа болохыг хүсэж магадгүй нийгмээс жоохон тусгаарлагдаад ганцаараа байхыг хүсэж болохоор харагдаж байна. За мөн заримийнх нь хувьд болохоор үнэхээр тийм юм байхгүй гэх юм бол өөрөөсөө ахмад туршлагатай одоо энэ хоёрын сургууль байлаа энд болохоор багш байгаа байхгүй юу. Тэгээд энэ багш нь энэ хичээлийг нь хийхэд одоо нэг юм гэрэлтүүлж өгöd байгаа юм шиг ер нь зураглаараа тэгж харагдаж байна. Тэгэхээр таныг гэгэрхэд тусалдаг, таныг одоо илүү сайжрахад чинь туслах тийм багш хүн байж болохоор харагдаж байгаа байхгүй юу? Багш тэгээ эсвэл таны өөрийн чинь одоо янз бүрийн мэдгүй зүйл гарлаа гэхэд очиж зөвлөгөө хүсдэг нэг юм хүн байна. Одоо бүр шашны талын багш байж болно. Үгүй бол одоо өөрийн чинь эцэг ихч үед юм уу эсвэл юм мундаг гэж боддог зөвлөгөө авдаг юм хүн байж болно. За заримийнх нь бол бүр сэтгэл зүйч байж болно. Тэгэхээр нэг юм туршлагатай хүнээс зөвлөгөө авах нь байна. За тэгээд нэг талдаа жоон ганцаараа байхыг хүсэхээр харагдаж байна. Өөрөө өөртөө ярилцсан, өөртөө одоо өөрийнхөө дотроос би юу гэсэд байгаа ч гэдэг юм уу. Эсвэл одоо цаашдаа яах вэ ч гэдэг юм уу. Нэг иймэрхүү зүйлийг өөрөөсөө асууж байгаа тийм энергитэй байна. За мөн энэ хоёрыг ингээ харахаар нэг бяцлаглалын хичээл юм шиг бас харагдчих болж л байна. Йог мог бяцлаглаж явах. За 4-р 7 хоног дээр тэнгуут яагаад ч юм бэ? Энэ минь чи ингэж онготой баг амар гэгэрээд байгаа юм шиг л харагдаж шít. За тэгээ энэ хоёр маань хоёулаа нэг юм жоохон ер нь бол сүнслэг даалд ертөнцийг илэрхийлдэг шít. Тэгээ эн чин бас тэгээд бас ороод ирж болно. Hermit чинь. Тэнгүүд энд High Priestess буюу Judgment хүзэр гарчиж байгаа байхгүй. Тэгэхээр ер нь хоёулаа айгу сүнслэг карт. Та нар маань мэдж байгаа тий. За тэгээд төрүүлж ширээн дээр буусан гэдэг утгаараа High Priestess маань өөрөө илүү гол утгыг бацхах гэж би бодож байна. Зүүн савин маш өндөр байна. 4-р 7 хоногт. За зүүн савин зүүднээр өндөр байхаас гадна бас та нар маань өөрсдөө нэг жоох юм итгэхгүй байх юм шиг тий. Итгэхгүй байж магадгүй. Байдлыг ажсан ч гэмээр юм уу нэг үйлдэл хийхгүй тиймэрхүү бас байж магадгүй харагдаад байгаа байхгүй юу? За тэгээд яг уу ийм одоо ийм зүүн бэлэгтэй ч юм уу ийм таараа мараа үздэг ийм хүнтэй холбоотой тийм эмгтэй хүнтэй холбоотой ямар нэгэн зүйл болж магадгүй. Эсвэл одоо над шиг юм тараат үздэг хүнээр мэргэлүүлэгч гэж болно шүү дээ тий. Тэр нь одоо тэр 7 хоногийн гол одоо онцлог үйл явдал ч юм уу тий. Тэр утгаараа та нар маань одоо миний сүнсний зорилго юу юм бэ мэ гэж одоо тиймэрхүү зүйл асуух гэж холбогддог ч юм уу тий. За энэ бол зүгээр жишээ. За бас нэг талаасаа юу гэж харагдаад байгаа юм гэхээр энд нэг юм төрөлттэй холбоотой, нөхөн үржихүйтэй холбоотой нэг юм зүйлийг яриад байгаа юм шиг бас харагдаж байна.
хүүхдтэй болох гээд яваад байгаа мó? Өөрийнхөө одоо тийм хүүхдтэй болох тал дээр анхаарал яваад байгаа ч юм шиг. За, тийм юм бас харагдаж байна. За, тэгэхээр бас нэг талаасаа энэ жоохон нэг юм амар сүртэй том юм болох гэдэг юм шиг санагдаад байна л да. Тэгтэл нэг юм сүнсний зорилгоо ойлгож байгаа юм шиг. Надад одоо юу дутагдаад исэн юм бэ? Би ер нь юу хийх ёстой исэн бэ гэсэн чинь ийм даалт зүйл рүү татагдах ёстой байсан. Иймэрхүү одоо заавал таараа үзэр гэлтгүү зүгээр ер нь юм зүүн совин байм иймэрхүү зүйлтэй холбоотой хүн байсан юм байна гэдгээ ойлгоод байгаа юм шиг. Гэхдээ энэ өмнөх 7 хоногийн одоо энэ хичээл зүтгэлийн үр дүн болж байгаа юм шиг харагдаад байна л да. Эндээс ингээ харахаар. За, тэгээд яг хөзрийнхөө одоо арай энгийн утгаараа л өдөр тутамдаа гэдэг утгаараа та нар маань бүтэн сая өдөр гинэ. 4-р 7 хоног дээр юу яаж магадгүй ингээд хийж амжихгүй байсан. Эсвэл нэг дутуу орхицсан байсан зүйлээ барьж авч тэрийгэ дуусгах. Гэхдээ тэр нь яагаад ч юм бэ ийм high priestess-тэй холбоотой. Тэнгүүд яах нь зүүн совин эсвэл ийм таараа хүзүүр даалд ертөнд судлах тийм одоо судалж исэн зүйл байсан юм уу? За бас нэг талаасаа тэр нөгөө эмэгтэйчүүдийн талын нөхөн үржихүүн талын ялангуяа одоо анар жимсээр нь төлөөлүүлэл хилээд байна л да. Нэг эмэгтэйчүүдийн талд ингээд анхаарат байгаа. Нөхөн үржихүй тал дээр л илүү анхаарах гээд байгаа. Энэ талаа нэг орхицсон байж байгаа дахиж яагаад байгаа. За тийм л одоо ингээд болиё. За ингээд 4-7 хоногийн уур амьсгал гэхээр нэг иймэрхүү картууд гарч ирлээ. За одоо хэдүүлээ шууд энэ удаа нэг ерөнхий байдал мэлгээ явах тий. Угаасаа ажил карьер болон хүн орондын харилцаагаараа тус нь харчгаар тэгэл ерөнхий байдал юу гараад ирнэ. Ер нь одоо нэг юм жоохон сунжирсан байхаа болиё гэж уг хичээгээл байгаа. Тэгтэл яаж иж байгаа л айгу удаан бичлэг болчдөг. Нэг л мэдгэд айгу удаан ярьсан байж идэг. За 1-р группийнх нэмэн ажил карьер 3-р сард. 3-р сарын ажил карьер мөнгө санхүүтэй холбоотой ерөнхий байдал нь ямар байх юм бэ? За хари. За ямарсан 3-р сард бол таны ийм сэтгэлийг догтлуулсан маш их татагдах тийм зүйл эхлэн гэдэг байгаа байхгүй. Ace of Cups маань илүү таны дуртай зүйл. Эсвэл ингээд ажил карьертай холбоотойгоор юм сэтгэл чинь баясна гэсэн утга бол байна л та. Тэгээ энэ нь илүү зүүн совингийн шинжтэй ер нь аяны үзүүрч өөрөө зүүн совинг илэрхийлээд идэг. Тэгтээ хажууд нь яг зүүн совингоо сонсож чадахгүй байгаа гэсэн карт гарцсан байгаа байхгүй юу? Яг хоо иймэрхүү зүйл эхлэх ч гэсэндээ та нар маань нэг л сайн одоо тэр зүүн совинтойгоо холбогдож чадахгүй байх юм шиг. Өөрийнхөө дотор байгаа тэр одоо мэдрэмжийг ч юм уу тий ажил карьертай холбоотойгоор нэг шийдвэр гаргах гад байх. Эсвэл одоо яадаг ч юмдээ нэг юм дотроос ч ууг нэг юм ингээд таны зүүн совин, таны дотоод хүн чинь танд нэг юм хилээд ангууд та тэр ингээд дарж хаяад байгаа юм шиг л тийм мэдрэмж бол орж ирж байна. За тэгэхээр энэ маань одоо ер нь бол анхааруулга маягийн болчихж байгаа байхгүй юу? Аль болох зүүн совингоо сонсоорой гэдэг. Тэгэхгүй бол та нар маань ингээд зүүн совингоо сонсож чадахгүй одоо мэдсэн ч мэдээгүй юм шиг нөгөөдгөө ингээд дарах гад байна. Хүчээр дарж хайчаад өөрийнхөө одоо юм логикоор шийдэх гэдэг байгаа байхгүй юу? За тэгээ бас нэг талаасаа жоохон сэтгэлийн тэнхээгүй болж магадгүй жоохон хүчгүүдэж ер нь бол жоохон сэтгэлээр унах гэсэн утга байна л да. Тэгэхдээ энэ нь юунаас болоод байгаа юм гэсэн чинь 6-гийн зоос буюу ямар нэгэн өгөө аваатай холбоотой эсвэл мөнгө санхүүтэй нэг яг энэ чинь банкны зээл мэйл дээр гарч ирдэг л дээ. Ер нь бол өөртөө холбоотой асуудлаас болоод та нар маань юм жоохон юм хүчгүй болох гээд байгаа юм шиг харагдчихэв. За тэгээ энэ шинээр эхлэх гээд байгаа зүйл нь болохоор албан ёсны зүйлтэй холбоотой эсвэл хууль шүүхийн байгууллагатай холбоотой мөн төрийн байгууллагатай холбоотой гэд ойлгочхоор та нарт маань нэг юм орж ирэх бах тий. Төрийн байгууллага, хууль шүүх тэгээд ийм зөвшөөрөл олох байгууллагуудыг л ерөнхийдөө илэрхийлждэг тий. Тэгээ мөн гэрээ
гэрээ хилцээр за ямар нэгэн зүйл дээр юм албан ёсных болох. Тэгээ ягаад чи минь надад болохоор ингээ ороод ирэхээр нэг юм анх удаа нэг юм албан ёсны юм гэрээтэй контракттай тийм ажилд орох байж болно. Тийм зүйл танд ирж байгаа юм шиг харагдаж байна. Эсвэл бүр анх удаа биш юм а гэхэд илүү юм өөрийнхөө дуртай зүйлд сэтгэл чинь татагдаадсан зүүн сонгороо мэдрээдсэн тэр ажил руугаа өөрөө орж байгаа юм шиг харагдаад байгаа байхгүй юу? Тэгээд бас Justice Card ч өөрөө маш их одоо эргцүүлж бодохыг бас илэрхийлж идэг те. Ингээд заавал одоо ингэхэн зөв үү буруу юу гэд ингээд нэг жинлээд те эрсдлээж тооцоол эсвэл нөгөө давуу талаач тооцоол нэг ингээд маш сайн бодохыг бас илэрхийлж байна. Бодох нь өөрөө одоо энэ үйл явдлаараа бодохыг бол илэрхийлж болно та тэгнэ гэд. Нэг бол бас тань зөвлөгөө болж орж ирж болно шүү. За энэ тал дээр та нар маань хоёр талтай хандаарай. За тэгээд энд нэг яг энэ хажуугийнхаа карттай ингээд харахаар нэг юм хууш өхөө асуудалтай холбоотой өр төлбөр ч юм уу те тиймэрхүү зүйл байсан бол за яг таны талд шийдэгдэн гэж хэлэхэд бас хэцүү. Яад бол хажууд нь бас 10-ын сэлэм карт гарчиж байгаа. За тэгээд энд болохоор ингээ өөртөө ихтэй байдал харагдаж байна л да. За тийм үү сошиалор ажиллаа явуулах дээр бас энэ Queen of Wands маань гарч ирж идэг. За тэгээд энэ дээгүүр бол дандаа юм зүүн совинтой холбоотой картууд маш их гарсан байна. А энд болохоор дандаа логикл яваад байна л да. Энд тэгтээ ялцчгүй одоо галын хатан ч өөрөө зүүн совинтой одоо энэ хар муур нь өөрөө нөө тайлбар дээрээ байдаг зүүн совинг нь илэрхийлж идэг. За тэгээд энэ хүн маань өөрөө маш гал цогтой, эрч хүчтэй, энергитэй одоо тас инээсэн юм одоо галзуу эмэгтэйг илэрхийлж идэг шүү дээ тий. Тэгэхээр та нар маань ер нь ийм хүн байх нь эсвэл ийм хүн таны энэ ажил карьертай холбоотой бас орж ирээд байхыг бас хэлжиж болно. Тэгээ чи надад болохоор энд ингээд өөрийнхөө зүүн совинд айгүй ихтгэлтэй бай гэж хэлээд байгаа юм шиг харагдаж байна. Ажил карьертай холбоотойгоор. За тэгээд 10-ын сэлэм гарсан нь одоо би нэг өөстө гоё 10 аяг шиг гоё үзэр гэж угаасаа хэлж чадахгүй шүү дээ. 10-ын сэлэм чинь өөрөө ингээд жоохон ч биш ер нь хэцүү зүйл тохиолдох дээр л гарч ирж идэг. Ингээд хүнийг ингээд сэхэл авах боломж өгөхгүй араас нь ингээд ойр ойрхон ингээд хэцүү зүйлс болоо тэнгүү тэрнээсээ энэ хүн маань өөрөө яг нь шантраад бууж өгмөр санагдаж байгаа те энэ бүхэн хурдан дуусаасаа гэж бүр ингээд шантарсан байгаа энерги. За тэгээ бас нэг талаасаа ингээд ойрын хүндээ одоо итгэл алдрах итгэж явж исэн хүн чинь таныг одоо хуурсан мэхэлсэн байх ч юм эсвэл итгэлээ чи алдаад одоо танд нэм ямар ч л байсан сайхан зүйлс хийгээгүй байгаа байхгүй юу. За энэ гэхдээ ялчгүй 3 сарын сүүлээр л гарч ирээд байна л да нэг иймэрхүү зүйл болно. Тэгээд 10-ын сэлэм чинь дандаа төгсгөлийг 10-ууд ер нь дандаа төгсгөлийг илэрхийлждэг. Тэгэхээр энэ маань юу гэж байгаа юм гэхээр эргээр тайлах юм бол иймэрхүү зүйл байсан бол таны өнгөрсөн амьдралд ингээд таныг зовоогоод идэг гэсэн. Энэ нь юутай холбоотой гэсэн чинь илүү мөнгө төгрөгтэй, өөр ширтэй холбоотой, хууль шүүхийн юм байсан байгаад гэж магадгүй. За эсвэл бүр юм татвар матвар эсвэл та нар дээр нөгөө энерги шалгалттай 4-ийн зоос гарсан шүү дээ тий. Банк компанитай холбоотой гэвэл одоо бүр нөгөө тэр тайлан тооцоотой холбоотой эсвэл татвартай холбоотой юм асуудлууд байсан бах магадaltaй байхгүй. Тэгэхээр энэ зүйл чинь одоо ингээд юу нь бол 10 сарын төгсгөл солиорч байна. 3 дугаар сарын төгсгөл ихэд дуусж байгаа харагдаж байна. Дуусах тунд өгцөн. Тэгээд энэ 10-ын том аркан карт гарсан нь маш гоё байгаа байхгүй. Тэгэхээр та нарын ажил карьер дээр бол ямар ч аз юм бэ. Тэгээд таныг ийм одоо арга болон бэлгийг хослуул гэж байгаа байхгүй. Энэ хөзрөө харсан ч тэр цагаан болон хар байгаа байхгүй. Ин ян энергийг хослуулах. Тэгэхээр яг нь бодит амьдрал дээр өөрөө ч хийж гэн бас бодлын хүч ч юм уу та нар дээр ялцч нэг 70 ертөнц гэсэн юм гар түрүүн одоо 4-7 хоногийн тэр юун дээр ч гэсэндээ нөгөө төлөөл дээр ч гэсэндээ high priestess тэгснэ judgment дээр гарч ирэлсэн. Тэр утгаараа болохоор та нарт маань юм зүүн совин айгүйх байдаг. Дааж тэрийгэ жоохон ашиглахгүй байгаад идэм үү дараад идэг гэдэг байгаа. За нэг тэр тал дээр анхаарах нь байна. Тэгээ Аз ивэнэ. За тэгээд болох ёстой зүйл болдгороо л болно. Та бол одоо амьдралынхаа зөв замаар явж байгаа гэсэн утгыг бас хэлдэг байхгүй юу?
хувь тавилангийн замаараа явж байгаа. За мөн хувь тавилангийн хүрд Азийн хүрд зөв эргэж байгаа. Та зөв амьдарч байна. Тэгэд full карт байгаа. Тэгэхээр ер нь та нар дээр минь 3 дугаар сард ийм ямар нэгэн зүйл эхлэж ямар нэгэн зүйл дуусж байгаа энерги бол маш их байна. Тэгээд 10 ч бас хөөхөн нөө юу штий. За яг 10-ын сэлэн бол ийм жижиг сажиг циклийг хилжиж болно те. Тэнгүүд энэ Азийн хүрд хүзэр Wheel of Fortune хүзэр тэгээд 21 том аркан орчин болохоор бүр амьдралын нэг юм нэлээд том цикл дуусхийг надад илэрхийлээд идэг юм шиг санагддаг байхгүй юу? Тэгэхээр та нар дээр маань нэг юм амьдралын чинь төвшөнд нэг юм цикл дуусах нь байна. Тэр циклийг одоо та нар өөрсдөө л мэдэх. Эсвэл та нарын одоо бүр ямар нэгэн зүйлийн 10 жилийн ой болж гин үү? За бас нэг талаасаа үнэхээр төрсөн өдрөн болоод ингээд нэг насыг үдэж гин үү? Дахиад нэг шинэ насыг өөртөө авж гин үү? За тэгээд нэг юм амьдралын л нэг юм цикл байгаад байгаа. Нэг хэдэн жил болоод ч яадын те нэг юм дуусаад нэг шинээр эхэлдэг гэсэн. Ялч өдөр циклийг бол харуулад байна. Тэгээд энэ шинэ эхлэл дээр бол та нар маань юус айх хэрэггүй, зоригтой байх хэрэгтэй. Тэг яг full карт ч өөрөө нэг цоошноор эхлэх зүйл дээр айж имэх хэрэггүйг илэрхийлж идэг. Гэхдээ айж имэхгүй байлаа гэх тийм одоо муухраар бол орох хэрэггүй. Өөрсдийнхөө хэмжээнд нэг юм бодлоготой, төлөвлөгөөтэй, эрсдлээ өвлөх чадвартай эсгээ бас бодохыг сануулж иж болно. Энд justice карт гарсан. За ажил карьер дээр нэг иймэрхүү л байна да хөө. За би яг сурлах талаас нь бол тайлбарласангүй. Ерөнхийдөө та нар маань ажил карьер гингүүд өөрсдийнхөө сурлага, мөнгө санхүү гэж бүгднтэй ингээд яг ингээд уялдуулаад хувиргаад ойлгох юм шүү. За тэгээд энэ хоёрыг харангуут нэг юм хүнд өгцөн байсан юм авах эсвэл авцсан байсан юм өгөх гэсэн утга бол байна. Яг би нэг үүлийн үр мүр гэж ярих жоохон онцгүй санагддаг л да. Гэхдээ ялчгүй нөгөө энэ хоёр ч нөгөө өөрөө үүлийн үрийг ярьж идэг байхгүй юу? Тайран түүнийгээ хураана гэсэн зүйлийг ярьж идэг. Тэгээд ер нь бол ингээ харсч 1 2 3 тэгээ энтэйг нийлээ 4 том аркан карт байгаа байхгүй юу? Тэгээд эхлэл төгсгөлийг илэрхийлсэн утгууд их байна гэдэг маань ер нь ажил карьер дээр нэлээд том өөрчлөлтүүд болох нь бол том аркан картуудаараа харагдчихж байгаа. Тэгээд өөртөө итгэлтэй байгаараа зүүн совингоо сонсож сураарай. Өөрийг чинь зовоогоод байсан нэг зүйл байсан. Тэр нь илүү сэтгэл зүй болон одоо юуны бодлын дотор байсан зүйл байх гэдэг байгаа байхгүй юу? Стресс. Тэгэхээр тэр зүйл бол одоо дуусах шатанда хандж байгаа гэсэн утгыг бол илэрхийлсэн байна. За ажил карьер мөнгө санхүү дээр юм байна. За нэг зөв харуулаа ичтөө тэг буруу харж гарч ирвэл тэрвэз. За одоо хэдүүлээ хоёулаа гинэ. Одоо хоёулаа гинэ. Юугаа яа. Хүн орондын харилцаа. За хүн хоорондын харилцаан дээр 3 дугаар сард ерөнхийдөө ямар байх вэ? Хостой хосгүй гэлтгүү ерөнхийдөө. 1-р сонголтыг гэсэн юм байна. 3 дугаар сарын хайр дурлал болон хүн хоорондын харилцаан дээр ямар мессеж өгөх вэ? Дахиад 10-ын цас. Түрүүн 10-ын цасаас гараадсан шүү дээ. 1-р 7 хоног дээр. За 1-р гүрүүд хоног нэ. Энэ 3 дугаар сарын 10. Энэ дээр хүн хоорондын харилцаа. Би ч нэр 10 карт суглах болсон юм биш. За 10 тарт суглая та. Ер нь үйл явдал ихтэй байх бол 10 карт гарч ирж байгаа хаа гэж бодож байна. За хайр дурлалгүй орондын харилцаан дээр ийм картууд гарчлаа.
За 10-ын зоос дахиад гарсан 1-р 7 хоног дээр гарч ирсэн Карл Майн гараад дахиад гарцсан тий. Тэгэхээр гэр бүлтэй холбоотой асуудлууд байхыг бол хэлж байна. Гэр бүлтэй холбоотой. Тэгээд аюу сони ажил төрлөөр байдлаараа бас гэр бүлтэйг холбоотой байдаг юм шиг яг би түрүүн хэлжсэн тий нөгөө ер нь 10-ын зоос гарахаар нөгөө гэр бүлийн бизнес энтрийг хилтэгдэгэ гэдсэн. Тэгэхээр гэр бүлийн бизнес хийдэг хүмүүс байх магадaltaй харагдаад байгаа байхгүй энэ дээр. Хосууд мөртлөө эхнэр нөхөр мөртлөө нэг ажил хийдэг. Эсвэл одоо ах トゥ усээрээ нэг зүйл хийдэг ч юм уу те. За энтэй холбоотой нэг юм асуудал байна гэж байна. За тэгтээ энэ нь яг ямар асуудлын гингүүд. За яг асуудал би эндээс хараад байгаа. Яг энд болохоор илүү ингээ багаар ажиллахыг сануулж байгаа байхгүй зөвлөж байгаа. Илүү нэгдмэл байх одоо ядимд нэгэн жоохон удирдаад тэр ажлаа одоо төслөөч гэдэг юм уу ажлаа ингээ жоохон зохион байгуулаа удирдаад бусдыгаа удирдаад явбал илүү ажилч нь одоо үр бүтээлтэй байхыг бол харуулж байна. За тэгэнгүүт энэ дээр нэг бол одоо энэ та нарын энэ эрхэлдэг ажил ч юм уу те энэ ажилтай ч холбоотой мөнгө санхүүгийн алдагдал үүсэх гээд байгаа юм уу? Тэгээ энэ дээр нь болохоор бас юм машин орж ирээд ах юм машин эсвэл нүүдэл судалтай холбоотой шилжилт хөтөлбөөнтэй холбоотойгоор нэг юм мөнгө төгрөгтэй холбоо одоо жоохон тийм алдагдал гарч магадгүй гэж юм. За алдагдал биш бол энэ мэн одоо хүн хоорондын харилцаа гэдэг утгаасаа ингээ ярих юм бол та нарыг нэг юм хитрхи бардан байна гэдэг нь ингээ гэр бүлийнхэндээ өөрийгөө амар лаг байгаа, мундаг байгаа гэж харуулчаад яг үнэндээ тийм биш байгаа. Тэгээд дотроо айгүй өөрөө ганцаараа хэцүү байгаа даа. Надад хинч туслахгүй юм аа гэд нэг юм хаягдсан мэдрэмжтэй байгаа байхгүй юу? Ер нь бол 5-ын зоос ч өөрөө хаягдахыг илэрхийлж байдаг. Бас хосуудын хувьд бол бас нэг хүн амьтанд хаягдах ч юм уу те. За жижигхэн үерхэл ээж бас болно шүү дээ те. Тийм амар амьдралын асуудал бол биш байгаасаа л гэж бодож байна. Тиймэрхүү мэдрэмжийг бас илтгэхэд байдаг. Тэнгүүд энэ гол нь энэ 5-ын зоосны энерги чинь гол нь жоохон өөрт нь учир байгаа гэдэг байхгүй юу? Өөрөө ингээд бусдаас тусламж гуйхгүй, өөрөө ингээд ганцаараа би болгоно, би өөрөө бүтээн гэдэг нэг юм бас юу гэдэг лээ. Ер нь бол амар тийм бардам байгааг л илэрхийлж байгаа. Тэгэхээр танд үнэхээр хэцүү байгаа бол бас гэр бүлийнхнийхээ туслан гэр бүлийнхнийхаасаа тусламж гуйх юм бол тэд бас туслахад бэлэн байна. Яг хажууд ч юм байна. Гол нь та өөрөө хүсэх юм бол түлхүүр нь танд байгаа байхгүй юу? Энэ хаалган дотор нь байгаа юм шүү дээ. Тэнгүүд энэ хүн ингээд ямар ч гарцгүй юм шиг л ингээд ганцаараа суугаад байгаа байхгүй юу? За тэгээд романтик саналыг илэрхийлсэн 2 карт гарсан. Нэг нь улны үзэр дээр, нэг нь энд гарсан байна л да. Тэгэхдээ энэ Knight of Cups-ыг тойроод жоохон онцгүй картад байгаа. Ер нь 7-гийн сэлэм, Devil тэгснэ 5-ын зоос энтер гараад ирсэн. Тэгэхээр энэ 3 дугаар сард яг сингл хүмүүст илүү одоо зориулж хэлж байгаа юм болоо да. Энэ 3 дугаар сард өөрт чинь хин нэгэн хүн сэтгэлээ илчлэх магадлалтай. Тэгтээ тэр хүн жоохон онцгүй хүн байна. Ямар нэгэн байдлаар донтогч ч юм уу те ууж иддэг нь их байд юм уу? Эсвэл ямар нэгэн зүйлийг ямар ч хэтрүүлэн хэрэгэлдэг хүн байж болно. Хитрхи өөр ширтээ, мөрөдөө тоглодог, алкоголд донтцсон тийм хүн. Бас нэг талаасаа маш их хартай хүн байж болох гэдэг байхгүй. Тэгээд тэрнийг өөрөө бол айгу нууж байгаа харагдаад байгаа байхгүй. 7-гийн сэлэм гаднаа нэг гоё өстө морь унсан нөгөө цагаан морь унсан ханхуу шиг ингээл байгаа хэрний энэ хүнийг тойрсон үзрүүд бол ерөөсөө онцгүй байгаа байхгүй юу? Энэ хүн хэрвээ гаднаа бистэ баян чинэлэг гэж ярьж байгаа бол үгүй. Би огт амсдгүй л үгүй. Би мөрөдө тоглолтгүй энтер гэж ярил үгүй. Дандаа худлаа яриад байна. За тий энэ хүн чи өөрөө ингээ нэг амьдралд ч орж ирэл нэг алга болчдөг ч гэж магадгүй. Knight of Swords ч өөрөө хаврын тэнгэр шиг ааштай үнийг илэрхийлэн тэ. Тэгээ нэг юм ер нь бол тайлтал номон дээрээ байдаг гэхгүй юу? Нэг юм юу юм.
юу гэдэг лээ. Галзуу уулганд суудсан юм шиг мэдрэмж төрүүлдэг гэ. Тэгэхээр нэг овоо гайгүй айдснаа л нэг амар огцом одоо доошлдог ч юм уу, дээшилдэг ч юм уу тийм. Сэтгэл зүйн хувьд өөрөө чинь айгүй тавгүй төлөх хүн байгаад байна. За тэгээд маш их стресстүүлэн гээд байгаа тий. Тэгээд нэг юм үнэн зүйл илчлэгдэх магадaltaй өнгөрсөнтэй холбоотой үнэн илчлэгдэх. Тэр нь бол ингээд одоо нэг үнэн үг хатуу байдаг гэдэг шиг нэг тиймэрхүү зүйл бас бол энд байна. За тэгээд заримынхнууд бас ингээ нэг юм ажилласаа хүн крашлаад байдаг магадгүй юм. Ажил дээрээ хин нэгэндээ одоо сайн хардаг тий. Тэр хүмүүс маань үйлдэл хийх, илүү санаачлахтай байх гэсэн утга болоос энд байна. За тэгээд энийг би түрүү энэ дээр унж орж ирснийг яа чи мартаагүй лээ. Амар мартамхаа ирнэ. Тэрийг мартаагүй лээ. 3-ын зоос дээр унаж орж ирсэн баггүй. Тэгэхээр 7-гийн саваа ч өөрөө жоохон атаархлын энерги бас явааддаг байхгүй. Тэгэхээр ажлын орчинд хүмүүс өөрт чинь атаархаад байна уу? Өөрөө чинь мундаг сайн байгаад жоохон атаархаад байна уу? Яаж ийн? Тиймэрхүү зүйл бол байна. Тэгэхээр энэ тал дээр та нарыг одоо энергиээс хамгаалаарай гэж зөвлөж байна. Тэгээд дээр нь ч гэсэндээ 4-ийн саваа буюу юм доктортой урт удаан үргэлжилсэн эсвэл үргэлжлэх ажлын байрыг бас илэрхийлж идэг шүү дээ тий. Одоо юм дээр гардаг ажлын байрны нээлт ч юм эсвэл тийм гоё газар ажилд орох морох бас гэдгийгс илэрхийлж идэг. Тэгэхээр юм хамт толны зүгээс жоохон ховж ив ч юм уу худал өгнө ховж ив тараах марах тиймэрхүү юм болж магадгүй харагдаж байна. Энэ тал дээр та нар маань нэг юмыг ээж мэдхүү гэсэн одоо төлөвлөгөөтэй ч гэх юм уу эсвэл юм санаатай байгаарай гэж хэлье. За тэгээ гэр бүлтэй хүмүүсийн маань хувьд болохоор гэр бүлийнхаа юм тогтвортой байдлыг хамгаалаарай гэдэг. Нэг юм яг одоо ингэ хэлчихээр наваа яг муу амтайл гин л дээ. Ялтчгүй энд нэг юм жоохон хар хил ам орж ирэх гээд байгаа байхгүй юу. Тэгэхээр энээс та нар маань өөрсдөө хамгаалаарай. Ер нь ийм байдаг одоо яг хөө ингээд намайг ингээ хэлэхэр хүмүүс айгу ундууцгал байх л та. Тэгтэл хүн ингээ зөв зүгээр амьдрал явж идэл гів гинтхэн бие өвдөх ч юм уу. Эсвэл сэтгэл санаа тавгүйтэл ингээл ирэнгүүт би одоо мэрэг болгон дээр хэлдэгтэй би аавра өөр үздэг шүү дээ. Тэнгүүд аавра онцлогоо ингээ хийгээд үзэнгүүд энергийн цөмрөлд ороод ирсэн байдаг байхгүй. Тэгээд өмнө нь байгаагүй зүйл ингээ нэмэгдсэн. Тэгэхээр та нар маань ингээд өөрсдөө мэдхгүй ч гэсэндээ хин нэгний одоо юм хэрүүл дотор та нарын нэр нь ороод явцсан ч юм уу. Эсвэл хин нэгэн хүн таныг өөрийг чинь ингээ мэдхгүй байхад өөрт чинь дургу болцсон. Тэр хүн танд муу санаад байдаг ч юм уу. Тэгэхээр ер нь юм бодлын хүч хар одоо юм амны хүч гэдэг чинь ер нь бол тийм юу ингээ хүр хүнд бас хүрчдэг л юм байлээ л дээ. Гэхдээ мэдээж гол нь нөгөө тэрийг хүлээж авах уугүй юу гэдэг нь бол бидний асуудал хэвгүй юу. Яг тэгж ярьдаг мөртлөө яг үнд ингээд юу ч мэдээгүй ингээл явж итэл ийм хүнээс ингэсэн байна гэл ингээд ороод ирдэг байхгүй юу. Тэгэхээр ер нь жоохон гомдолтой санагддаг байхгүй юу. Тэр талаасаа та нарыг энерги хамгаалах хэрэгтэй гэж одоо хамгийн сүүлийн картан дээр гарч ирж байна гэдэг чинь энэ 3 дугаар сар та нар маань гэр бүлийн аюулгүй байдлыг маш сайн хамгаалах нь байна. Энд нэг юм нэх гоё романтик ч юм уу сэтгэлээсээ ийм дүр эсгсэн нэг хүн орж ирэх гээд байна. За тэгээ зөвхөн гэр бүл гэлтгүү ийм ажил бизнесийн чинь одоо амжилт дээр ч гэсэн бас энэ бас харагдаад байгаа. За тэгээ хүн хоорондын харилцаан дээр та нарыг бол айгу юутай бай гэдэг байгаа шүү. За санаачлагтай байх. Санаачлагтай байх хэрэгтэй. Тэгээд төлөвлөгөөтэй байх хэрэгтэй. Өөрсдийнхөө аюулгүй байдлыг маш сайн хамгаалаарай гэж байна. Тэгээд энергийн шалгалт дээр ч гэсэн 4-ийн зоос гарч исэн. Тэгэхээр тэр маань ч гэсэн одоо яг та нар маань одоо намайг тэр нөгөө юуг хэлж хахад бас тэр мессеж бас ороод ирсэн ч гэж магадгүй нэг юм зуурсан, хамгаалсан, харамлсан гэсэн утгууд бас байсан шүү дээ, тэ. За тэгээд синглүүдийн маань хувьд бол ер нь л юм романтик харилцаа орж ирэх гээд л энэ өөр
өөрт чинь одоо сэтгэлээ илчлэх хүн гарч ирнэ. Тэгээ тэр нь ийм манифесттай холбоотой байж болно. Таны өөрөө чинь одоо хүсэж мөрөөддөг байсан тийм хүн ч юм уу. Эсвэл өөртөө ингээл дурлаасаа энэ хүн надад одоо өөрийгөө илчлээсэй гэж хүсэж исэн бол тэр хүн чинь өөрт чинь сэтгэлээ илчилдэг ч юм уу. Тиймэрхүү зүйл байх гэдэг. За заримынх нь хувьд болохоор нөгөө юу нэг сайхан гоё найзтай болох юмсан гэж бодож исэн хүн байж болно шүү дээ, тий? Гоё найзтай болох юмсан, хостой болох юмсан. За мөн одоо хостой хүмүүс дээр мань яг уу манай одоо ихнэр ч юм уу нөхөр ч юм уу тий намаа болзоон дураасаа ойрын үед юу н гарч орсонгүй дээ, хамтдаа гоё цагийг гоё романтик өнгөрөөх юмсан гэж бодож исэн бол тэр зүйл нь бас биелэхээр харагдаж байна. Тэгээд magician card ч өөрөө хүн хоорондын харилцаан дээр хоёр хүн илүү нэгдмэл нэг зүг рүү харсан тийм болохыг илэрхийлждэг. Арай илүү нэг хоёр бие хүн байсан бол илүү нэгдэж нэг хүн шиг ингээ сэтгэж эсвэл нэг хүн шиг бодох. Тэгээ нэг зүг рүү харах, зорилгоо нэгтгэх гэх мэт иймэрхүү утгыг бас илэрхийлж идэг. Яг хөө эндээс ингээд идрээс ингээд ороод ирж байгаа нь бол ялчгүй нэг юм үнэн худал нь мэддэхгүй нэг юм янз бүрийн юм орж ирэх вэ л гэдэг. Тэгээ энэ нь таны энэ хүн хоорондын харилцааг аягүй тийм тайван биш болох гээд байгаа байхгүй юу? Тайван биш болох гээд байна. Тэгэхээр энэ байдал дээрээс та нар маань энерги хамгаалах, төлөвлөгөөтэй байх, за мөн үнэхээр жижиг сажиг асуудал байна уу, том асуудал байна уу гэдгээ нэлээд сайн нухацтай мэдэж авч жагаад үнэхээр нэг амар том асуудал биш бол энийг бол ингээ нөгөө томруулахгүй байхыг хичээгэр гэж байгаа байхгүй юу? Яг тэгвэл 7-гийн саваач нь өөрөө жижиг сажиг зүйлийг томруулахгүй байхыг зөвлөж идэг. Альва зүйлийг юм том зургаар нь харахыг зөвлөж идэг карт байдаг. За хүн хоорондын харилцаан дээр ерөнхийдөө гингүүд ийм картууд гарч ирлээ. За ингээд өнд жоо богинохон хийгээд тэгсэн чиг л урт болчих юм да. Миний яриа л ихтэй дидгэл юм байна л та. За тэгээд сарын уншлага бол нэмэлттэй байгаа. Та нар маань нэмэлтийг авах юм бол нэмэлт дээр юг харах вэ гэвэл би хүн хоорондын харилцаа буюу хайр дурлал дээрээс ганц бие ба хостой хүмүүс дээрээ тус нь уншлага харна. За тэгээд энэ сард амжилт өгөх зөвлөгөө юу байна? Сахиусуудаас нь өгөх зөвлөгөөг харнаа. Ямар асуудал дээр яах вэ гэдэг талаас нь харна. За тэгэхээр нээлттэй уншлага буюу одоо энэ уншлага дээр бол ерөнхийдөө ямар үйл явдал болох вэ гэдгийг ингээд харагдчихж байгаа. Тэнгүүд яг хав нэмэлт уншлагаар та нар маань илүү зөвлөгөө юун дээр яах вэ гэдэг талаас нь зөвлөгөө авнаа л гэсэн үг байхгүй. Тэгэхээр тахиусуудын зөвлөгөөг авах нь хостой болон хосгүй гэж тусна уншлага хийх нь байна. За тэгээд нэмэлтийг минь авахыг хүсэх юм бол description хэсэгт линк нь байрлсан байх болно. За тэгээд хувийн уншлага авах сонирхолтой хүмүүс маань бас description хэсэгт байрлах миний хувийн сошиал хаягуудаар надтай холбогдож уншлага авах зааврын одоо уншлагын цаг авах зааврыг надаас аваад хувийн уншлага авах боломжтой. За тэгээд та нарт маань таалагдсан бол лайк, комент үлдээгээрэй. За мөн subscribe дараагүй бол та нар маань сабо дараад үзээрэй гэж та нараасаа хүсье. За ингээд энэ хүртэл үзсэн та нартай маш их баярлалаа. 3 дугаар сард нь амжилт хүсье. Баяртай. За 2 дугаар группийн маань уншлагандаа тавтай морил. За та нарынхаа энэ сонголтод нэмэр болох гэж сонгосон энэ тоглоом тий. Одоо энийг юу гэж нэрлэх юм болоо? Энэ уг нь бас нэг нэртэй л ах та. Баг байхад нэг юм зориултын нэг юм тоглоом байдаг гэсэн. За ийм тоглоом мэдээж та ийм тоглоом дуртай болоо сонгосон байж болно. Эсвэл хүүхэд насндаа өөрөө ийм тоглоомоор тоглодог байсан байж болно. За тэгээд өнгүүд бас учир холбогдолтой байж болно. Цинкэр, улбар шар, ногоон. За яг энергийн одоо чакрагаараа ингээ ярих юм бол зүрхэн хүрд, эрүүл мэнд буюу одоо хувилгаан хүрд, үндэс хүрдний дээдлийн хувилгаан хүрд. За тэгээд
арай цайвар цэнхэр учраас энэ маань хоолой хүрдийг илэрхийлж байгаа шиг байна. За иймэрхүү зүйл төр сүүлийн үед анхаарат гэж болно. Ажил, карьер дээр анхаарж байгаа. Эсвэл хоолойтой холбоотой ямар нэгэн зүйл байна уу? За хоолой өвдсөн юм уу? Эсвэл хэл яриатай холбоотой зүйл, хэл сурах ч юм уу? Эсвэл зөв ярихыг хүсэж байгаа ч гэдэг юм уу те. За тэгээд ажил, карьер орж ирнэ. За энэ улс бүр шар хүртэлтэй болохоор эрүүл мэнд бас нэлээд орж ирнэ. За тэгээд амьдралаас авах таашаал, мэдрэмж гэдэг зүйлийг бас илэрхийлж идэг. За тэгээд ногоон хүрд мэн өөрөө зүрхэн хүрд. Тэгэхээр зүрхэн хүрдтэй холбоотой, хайр сэтгэлийн холбоотой асуудал байна уу? Үгүй бол одоо ойрын хайртай хүнтэй аав, ээж, нөхөр, үр хүүхэд гэх мэт төрсэн ах дүү нартай холбоотой ямар нэгэн одоо зүйл байна уу ч гэмээр юм уу? Иймэрхүү зүрхэн үрдтэй л холбоотой тэр одоо бүсэд харьяалагдах тэр асуудлууд гэсэн утга байхгүй юу? За ийм байна. За тэгээ зүрхний эрүүл мэнд, уушигны эрүүл мэнд бас орж болно. Энд болохоор энэ улс бүр шар дээр болохоор мэдээж давсаг орчин байдаг учраас өндөг давсагч, төрөө булчирхаач гэдэг юм уу те. За тиймэрхүү зүйлийг илэрхийлж болно. За тэгээд энэ дотроо нэг ийм цөмтэй байгаа нь надад бас юу байгаа нэг анхаарал татаад байгаа. Цөм. Энэ одоо 3 хүрдтэйгээ холбоотойгоор тий биеийн дотор гэхээр юм уу да. Бүр яг таны биеийн доторх нэг юм цөм байгаа байхгүй юу? Тэгэхээр энэ нь надад юу шиг харагдаад байгаа. Наран сүлжээ хүрт. Хүйсний орчин байрладаг наран сүлжээ хүрттэй холбоотой гингүүд материаллык байдалтай холбоотой болоо явчихж байгаа. Тэгэхээр энэ хүрдүүдэд гараад байгаа асуудлууд нь таны наран сүлжээ хүрттэй холбоотой байхгүй юу? Гол цөм нь бол материаллык байдал, мөнгө санхүүтэй холбоотой. За мөн одоо наран сүлжээ хүрд маань нээлттэй байвал ер нь бол юм аз эвэлтэй, буянтай, буян ишгтэй, за тэгээд дээрэс нь амьдралд хайртай юм ер нь бол айгүй тийм одоо эерэг хөгжилтэй өөдрөг үзэл бодол, эерэг энерги гэх мэт зүйлсийг бол илэрхийлж идэг аа. За энэ тоглоом дээрээс бол иймэрхүү зүйл ярьлаа. За энэ бас та нарт маань энергийн шалгалт болох гэж сонгосон юм байна. Тэгэхээр энэ нь болохоор хүн хоорондын харилцаан дээр та нарт сүүлийн үед юу тохиолдсон бэ гэдгийг харах гэж оролцсон гэсэн үг байхгүй. Эсвэл хин нэгэнд танд хэлсэн үг, эсвэл та өөрөө хин нэгэнд хэлсэн үг байж болно. Эсвэл хүн хоорондын харилцаан дээр, хайр дурлал дээр ч гэсэн хамаагүй. Энэ мессежтэй холбоотой зүйл тохиолдсон байвал та бас зөв группээ сонгосон байна гэсэн үг байхгүй. Тэгэхээр энергийн шалгалт бол маш олон зүйлээс харж ийн. За яг уг нь би нэг карт суулгах гэдэг байгаа байхгүй юу? Тарот карт дээр картаас тэнгүүд яг нэг картаар илэрхийлэхэд боломжгүй зүйл бийсэн байлгүйд ингээ 3-аараа гараад ирсэн. За энд болохоор та яг зорилгодоо одоо хүрэх гэж байна, хүрж ийн гэсэн утга байх шиг байна л та. За гол зорилгодоо хүрж байна. За тэгээд энэ доторх мессеж нь болохоор за таны яг одоо энэ харилцаа холбооноос таны хүсэж байсан бүх зүйл ойрын ирээдүйд биелэх болно. Манифест гэж аахгүй юу? Та тэгэхээр энийг ямар нэгэн зүйлийг ингээд биелэхийг хүлээж исэн. Гэхдээ харилцаа холбооноос гэдэг аахгүй юу? Энэ дээр илүүтэй тийм нэг юм одоо хүн хоорондын харилцаа гэхээс илүү энэ холбоо гэсэн утгыг илүүтэй тодтогсон юм шиг санагдаж байна л да, харилцаа холбоо. За ямартай ч ийм зүйл танд тохиолдсон байх боломжтой байхгүй. Тэгэхээр та зорилгодоо хүрсэн, ямар зорилготой ингэнгүүд та яг хүсэж байсан ийм харилцаа холбооныхоо үр дүнд хүрсэн гэсэн утга байна. Маш хурдан хүрсэн юм шиг харагдаж байна. За энэ зүйл нь бас танд таарж ивэл та зөв группээ сонгожээ. За тарот карт дээрээс болохоор надад хамгийн түрүүнд мэдрэгдсэн юм нь болохоор анх удаа одоо үл хөдлөхтэй болсон. Өөрийн гэсэн үл хөдлөх хөрөнгөтэй болсон гэсэн утга бол харангуйд шууд тэгж л ойлгогдсон. Энэ нь яг орон сууц тэгснээ бас заримынх нь хашаа байшин байх гэдэг байгаа байхгүй, лагерын байшин. Гэхдээ энэ нь анх удаа гэсэн мессеж хамгийн түрүүнд орж ирж байгаа. За тэгээ мөн анх удаа өөрийн гэсэн
одоо компани байгуулад өөрөө захирал нь болоод үүн дээрээ одоо ингэ маш сэтгэл хангалуун. Тэгтээ айгүй тийм бас нэлээд олон хүн ажилуулад байгаа юм шиг те. Хамт олонний уур амьсгал айгүй сайхан байгаа гэсэн бас утга байж болж байна. За бүр компани байгуулах биш үж болно л да, зүгээр өөрөө юм компани захирал нь болоод тийм томилогдсон ч юм. Тэгтээ энэ нь таны хувьд анх удаа гэдэг байгаа байхгүй юу? Ийм зүйл бас байж болж байна. Тэгээд мөн анх удаа доктортой гэр бүлийн харилцаанд орсон хүмүүс. Цаашдаа урт удаан үргэлжлэх тийм гэр бүлийн харилцааг зохисон. Өмнө нь яг одоо ингээд зүгээр үерхэл байдаг гэсэн бол энэ удаагийнх бол бүр илүү бүр яг баталгаатай ийм урт удаан амьдрах тийм гэр бүл гэсэн утга бол байна. За, энергийн шалгалт дээр ийм мессежүүд орж ирсэн. За, одоо хэдүүлээ сарынхаа 4-7 хоногийг нэг картаар харъя. За, эхний 7 хоног. Ух, яасан удаж гарч ирж байна. За, баярлалаа. За, 2-р 7 хоног. 2-р группийн маань 2-р 7 хоног. Хамтарч ажиллаарай гэж гуйж байна. 3-р 7 хоног. За, 4-р 7 хоног. 2-р сонгодог гэсэн хүмүүс юм байна. 4-р 7 хоног. За, сонин тэгээд яг нэг ийм уур амьсгал орохороо тэр чигтээ нэг адилхан боллоо байгаа юм шиг санагдаад идгийн бүх группүүд. Одоо ер нь бол 4-ийн цосны энерги бас 1-р группийнхэнд их гарсан. Тэнгүүд энд бас гараал ирч. Энерги шалгалт дээр ч гарсан. За, 1-р 7 хоног дээр мэн мэдээж ялалт гэсэн маш гоё карт гарсан. Та нар мэн ямар нэгэн зүйл дээр ялалт байгуулна. За тэгээ нэр хүндийг хүртэх болно, шагнал авна. За бүр тайзан дээр гараад ингэртээ тэмдэг зүйлэгдэг ч юм уу, цом байр авдаг ч юм уу тий. Шагнал урамшуулал авч магадгүй. Тэгээд өөрийнхөө чадвараар хүлээн зөвшөөрөгдөнө. Ямар ч үл байсан бүр шагнал магнал авдгүй махад зүгээр өөрийнхөө одоо байгаагаараа хүлээн зөвшөөрөгдөх бусдад. Хүмүүс таныг одоо ер нь бол бишрнэ гэсэн утга байхгүй юу? За тэгээд энэ 6-гийн савал ер нь жоохон тайз мэдсэн дээр гарахыг илтгэдэг гэдэг байхгүй юу? Тэгэхээр та нар маань тайзан дээр гарч үг хэлэх ч юм уу эсвэл шагнал авч магадгүй эхний 7 хоногт. За тэгээд өөр нэг юм хэлэх гэжсэн чи яач вэ? Яг нэг юм хэлэх гэжсэн чинь. Тушаал дэвших гэж хэлэх гэжсэн. Тийм, тушаал дэвших байж болно. За иймэрхүү маш гоё эрэг одоо зүйлсүүд болох магадaltaй ийм гоё 7 хоног байх нэ. Ерөнхий уур амьсгал нь л ямар ч лсэн та өөрийгөө ингээд ялсан дийснээр мэдэрч байгаа, амжилтанд хүрснээр мэдрэх нэ. За энэ дээр яг нэг ийшээгээ орох гэсэн чинь нэг тийм хурим гэдэг утга бас жоохон орж ирээ гарчлаа л та. За тэг орж ирж л байгаа юм чи хэлчихье. Хуримтай холбоотой зүйл байж болно. Хормын урилга эсвэл зүгээр л хорим найртай холбоотой зүйл. За тэгээд 9-ийн сава 2-дугаар одоо 7 хоног дээр гарч байгаа. Тэнгүүний ер нь ингээл нэг харсан чи амар их олон саванууд нэг юмсэн хашаа шиг харагдаад байгаа байхгүй юу? Хашаа хороо шиг л харагдчихээн сараалжилсан. За 2-дугаар 7 хоног дээр нилийн ядарч магадгүй гэдэг юм л да. Та нар маань бие мах бодийн хувьд нилийн ачааллаад ядрах магадaltaй гэсэн утга байна. Тэгэхээр та нар маань энэ тал дээр жоохон анхаарад одоо ер нь бол хил хязгаарыг илтгэдэж штэ энэ хүзэрч өөрөө. Тэгэхээр чин өөрийнхөө одоо зөвхөн хийх ёстой юм бол хийгээд
одоо бусдын хийх юмыг одоо авч хийх гэсэн хэрэггүй гэдэг аахгүй. Ер нь бол жоохон эвтэйхэн үгүй гэж хэлж сураарай, эсвэл үгүй гэж хэлээрэй гэж. За 3 дугаар 7 хоног дээр 2-ын аяга. 2-ын аяга ч юм бол маш гоё карт шүү дээ, тий. Тэгэхээр за та бүрийн soulmate хэмжээний хүнтэйгээ уулзрахыг илэрхийлж болно. За мөн хамгийн гол утга нь энэ нь хосын харилцаач бай, найз нөхдөч бай, ажлын хамтрагчч бай, хамгийн гол утга нь бол харилцан бие биенээ айгүй гоё одоо ингээ мэдрээд хүлээн зөвшөөрөөд ямар ч үлээсэн хамт байхдаа бие биенийхээ дутагдaltaй чанараас ичихгүй. Яг байгаагаар нь бие биенийг хүлээн зөвшөөрсөн юм харилцааг илэрхийлдэг. Тэгэхээр дээрэс нь энэ маань нэлийн юм одоо ивэгцсэн тий тэнгэрлэг тийм ивэлтэй харилцаа байхгүй. Тэгээд за магадгүй хосуудын хувьд яг хаа ингээд эвлэрэх байж болно л доо. Маргалтцсан байсан бол эвлэрэх байж болно. Тэгээ болзоонд явах ч юм уу тий. Тийм байж болно. Тэгээ харилцан ямар ч гэсэн хүн орондын харилцаан дээр нэлээд гоё байх гэдэг байгаа байхгүй юу? Ингээ харилцан бие биендээ сэтгэлээ уудалдаг ч юм уу те хоорондоо чин сэтгэлээсээ ярилцдаг ч юм уу. Иймэрхүү үйл явдал болох нь одоо илүү гол үйл явдал байна гэж байна. За тэгээ 4-р 7 хоног дээр 4-ийн тоотой хөзөр маань гарсан. Ямар нэгэн зүйлээс ингээ нэг жоохон зууралдаж магадгүй л гэдэг юм л та. Ер нь бол та өөрийнхөө ямиг бусдаас ингээ харамлах энерги л надад энэ хөзөнд олон утга байдаг. Гэхдээ энэ удаад болохоор нэг юм юмаа харамлж байгаа гэсэн утга нь илүү их мэдрэгдээд ах юм. Материаллык байдалд нэлээд ач холбогдол өгнө. Өөртөө байгаа зүйлсүүдээ бусдаас харамлж хамгаална. Зөвхөн өөртөө байлгахыг хүснэ гэдэг. За тэгээд хэрвээ зүгээр иймэрхүү одоо 4-ийн зоосыг төлөөлөх хүн тэр 7 хоногт илүү одоо гол хүн байна гэж үзэх юм бол энэ хүн маань нэлийн ийм харамч маягийн хүмнийг илтгэж байгаа. Тэгээд харамч гэдгээс гадна бас нэг утга нь болохоор нэг юм ерөөсөө юм хаях маях дурггүй тийм хүнийг илэрхийлдэг байхгүй юу? Ингээд жоох юм новш цуглуулад идэг юм жоох нүсэр амьдрах гад байдаг. Минималист биш амар нүсэр тийм амьдрдаг хүнийг бас илэрхийлж болно. За тэгээ заримынх нь хувьд яг хөзрийн үндсэн утгаараа та нар маань жоохон мөнгө санхүүгийн тал дээр нэг жоохон гацаанд орохыг тиймэрхүү байдал бас мэдрэгдэж болно. Нэг л удаашралтай болоод ажил карьер нэг л явж өгөхгүй жоохон гаццсан юм шиг мэдрэгдэх бас байж болно. За ингээд 4-7 хоногийн уур амьсгал гингүүд ингэж гарч ирлээ. Одоо харин ажил карьерийг харнаа. За 2 дахь группийнх нэг юм яган хацар мөрөө харна гэж төлөвлөсөн байсан байгаа. За хоёрынхан дээр маань ажил карьер дээр ер нь жоохон төвөгтэй байх юм шиг харагдаад байна. Тийм ч бас таатай хөзрүүд бол гарсангүй. Тэгтээ төгсгөлд нь болохоор таны хүсэж байсан шинэ эхлэл ирнэ гэдэг. Nine of Cups бол хүсэл биелхийг илэрхийлж идэг. Сэтгэл хангалуун байх, сэтгэл дүүрэн байх, хийсэн бүтээснээрээ өөрөө бахархах. Гингүүд бас нэг талаас болохоор илүү юм юу болохыг хэлээд байгаа байхгүй юу? Өөрийнхөө хүчийг мэдрээд өөрийгөө үнэлэх гэсэн утга нь бас эндээс харагдчих байж болно. Бас нэг талаасаа өөрийнхөө яг нэг юм хүслийг дагаад те би яг хаана юу хийвэл илүү аз жаргалтай сэтгэл хангалуун бөгөөд эд баялагтай элбэг хангалуун байх юм бэ гэдгээ ойлгоод нэг шин зүйлийг эхлэхээр л яваад байгаа юм шиг харагдчихэв. Эцсийн үр дүн бол эерэг байгаа учраас би эерэг талаас нь эхлээд хэлчихье. Ямар ч байсан төгсгөлтөө та нар маань энэ бол нэлийн 3 сарын сүүлээр л харагдаад байгаа байхгүй яг улны өдөр дээр гарсан гэдэг утгаараа ямар ч л байсан үр дүн, эерэг үр дүн бол харагдаж байна. Танд шинэ эхлэлээр нь таныг илүү юм сэтгэл хангалуун дуртай зүйлээ хийгээд илүү
жаргалтайгаар элбэг хангалуун байх гэсэн утгыг бол харуулад байна. За тэг judgment card-аар гарсан. Тэгэхээр ажил карьерийн хувьд та нар маань нэг юм санхүү мөнгөтэй ажил төрөлтөйгөө холбоотойгоор нэг юм өөрт чинь мэдрэгдээд байгаа зүйл бол байна. Энэ 3 дугаар сард 3 сарын эхэнд бүр нэг ингээл цаанаасаа л нэг зүйлийг хийх гээд л ингээд бас ингээд бодоод л байгаа болтой. Сэтгэл нь хөдлөөл энэ зүйлээ бодонгууд ингээл догтлоод байгаа гэсэн бол мэдрэмж байна. За тэгээд энэ зүйл нь заримын хувьд бол урд нь бас нэг тодорхой хэмжээнд оролдож үзэжсэн зүйл байж болно. Урд нь бас ингээд хийж үзэжсэн зүйл. Заримын хувьд бол шин зүйл байгаад байна л та. За тэгээд тэр нөгөө түрүүний 7 хоногийн нөгөө эхний карт дээр нөгөө нэр хүнд орж ирнэ гэдсэн шүү дээ албан тушаад дахин хүлээн зөвшөөрөгдөн гэсэн утгууд байсан. Тэгэхээр judgment card дээр бас тийм нэр хүнд нэр алдрыг илэрхийлсэн утга бол байдаг. Тэнгүүд яг 2 дугаар 7 хоног дээр ядралт орж ирээд илүү. Тийш дээ. 2 баах нөө саваанууд игэнцэн байна гэдсэн шүү дээ. Тэгэхээр тэр 2 дугаар 7 хоногийн ядралт бол ялтчгүй ажил карьер дээр байсан байна. Тэгэхээр та нар маань энэ 3 дугаар сард ажил карьер дээр нэлээд ядралт оюун санааны болон бие физиологийн ийм стресс ядралтыг авах гээд байна гэдгийг бол урдчлаад хэлж байна. Тэгэхээр та нарыг маань яг хичнэхээр зөвлөгөө нь жоохон амрах хэрэгтэй гэдэг аахгүй юу? Амралттай ажиллах хэрэгтэй байна. Ялангуяа оюун санаагаа их амраах хэрэгтэй гэдэг энэ дээр сэлэмний картууд их гарсан байгаа. За тэгээд ажил карьертай холбоотойгоор ийм ер нь 9-ийн савааг чарсан 10-ын сэлмийг чарсан нэг ийм ойр ойрхон давтамжтай ийм төвхтөө зүйлсүүд болно гэдэг байгаа байхгүй юу. Тэгээ магадгүй энийн та нэг хүнд ажиллаад итгээ даатгсан чинь тэр хүн нь өстой муу нэг зарсан хоноо өөр гэдэг шиг нэг иймэрхүү юм болохгүй ч гэдэг байгаа мó. Ямар ч 10-ын сэлмний үндсэн одоо утга чинь өөрөө итгэж явсан хүндээ араараа тавиулах, итгэж явсан хүн таны одоо итгэлийг алдах гэсэн утга бол байдаг л та. Гэтэ энэ нэг юм ганц хоёр биш байгаа хгүй нэлээд олон давтамжтай ингээд ирэхээр та бүр цөхөрж байгаа юм шиг харагдаад байна. За тэгээд энэ дээр бол таныг оюун санаагаа амраагаарай, түр зур ажилласаа жоохон пауз аваарай гэдэг байгаа хгүй жоохон холдох хэрэгтэйг сануулж байгаа. Тэгээд нэг бол та хитрхи амралтгүй ажиллаад байна. Амарч ажиллаарай гэсэн зөвлөгөө нь бас энэ доороо ороод ирсэн байж болж байна. Тэгээд 9-ийн саваа, 2-ын саваа ирж өөрөө хоёулаа жоохон өөрөө юм нэг хаалттай байхыг илэрхийлээд байдаг байхгүй юу? Хүмүүстэй ингээ харилцахтаа хил хязгаараа нэг бол хитрхи тогтоогоод бүр маа гэдэг ингэж хааж хаяад. Үгүй бол бүр хитрүүл гарч ирж одоо нөө өөрийгөө бусдад бүх хүнд өөрийгөө зориулаад гэх юм уу та. Нэг тиймэрхүү зүйл байна. Тэгэхээр энэ тал дээр та нарыг нэлээ өөрийнхөө хэмжээнд юм баланстай байхыг бас сануулад ах шиг байна. Тэгээд ийм стресстээсээ болоод ч юм уу мэдгүй энэ ажлын орчинд хүмүүстэй жоохон маргалдаж магадгүй шүү. Хил ам зөрөх зүйл болж магадгүй гэж юм. Тэгээ энэ хоёрыг ингээ харахаар ер нь нэг юм төвхтөө хүнтэй хил амаа ололцох гэсэн утга байдаг санагдаад байх юм. За тэгээд энд цамхаг хөзөр гарсан байгаа. Тэгээ урваа харж гарсан байгаа нэлээд л одоо том утгыг илэрхийлээд ах шиг байна л да. Тэгэхээр ер нь бол түрүүн би хэлжсэндээ танд нэг ийм ажил карьертай холбоотойгоор нэг ийм сэтгэлийн очч гэх юм уу дуудлах гэх юм уу ер нь бол сэтгэлийн дуудлах гэсэн утга байдаг л да. Тийм зүйл ингээд явагдаад эхэлсэн байгаа. Энэ бол ингээд тэгэхээр энэ нь ингээд таны энэ ажил карьер дээр бол юм өөрчлөлтийг аль хэзээ нэг авчирсан гэсэн утга байна л да. Тэгэнгүүт яг хөө энэ өөрчлөлт нь юу байж болох вэ гэхээр мэдээж юм жоон гинтийн одоо бүр ажилласаа халагдах байж болдог. Тэгээд ийм бүр эрс өөрчлөлт, карьерийн эрс өөрчлөлт гэх мэт зүйл байж болдог. Тэгээд яг хөө энэ нь жоон цамхаг үзэр дээр нөгөө нэг одоо тухайн үедээ ийм сөрөг зүйл болоод байгаа юм шиг боловч яг сүүлд нь ингээ бодохоор зөв зүйл болжээ гэж бодох тийм эерэг карт байхгүй юу. Тэгэхээр энэ таны амьдралд болох ёстой тийм ажил карьер төр чинь нэг юм байна. Нэг юм эрс өөрчлөлт бол байж таарах гэдэг. Тэгээд гол нь цамхаг үзэр чи өөрөө
уруу арсан үедээ энэ өөрчлөлт нь яг хэдий танд хэцүү санагдаж болох ч гэсэн танд одоо карьерийн тийм шинэ үеийг авчирж байгаа гэдэг байгаа байхгүй. Тэнгүүд энэ нь яг энэнгээр ингээд батлагдаад байгаа байхгүй. Улны хоёр үзрөөр илүү таныг юм сэтгэл хангалуун ажиллаа юм илүү жаргаж хийх. Тэгээд та нар магадгүй энэ өмнөх энэ ажилласаа ч юм уу те одоогийн ажилласаа ч юм уу нэг юм мөнгө олохдоо муу байж магадгүй. Ашиг нь айгүй бага байдаг. За бас эсвэл нэг талаасаа ингээд олсон орлогондоо нэг л юм сэтгэл ханамжгүй байдаг байгаа байхгүй юу? Эсвэл тэр нь бүр ингээд гараа авчиад байд юм уу? Яад ерөөс мөнгө тогтдоггүй ч юм уу? Тиймэрхүү зүйл байж магадгүй. Тэгэхээр энэ дээр бас ялчгүй ажил карьертай холбоотой. Тэгээд тэр материалын байдал, цөмөн материалын байдал гэдэг аахгүй наран сүлжээ хөрдтэй холбоотой. Мөнгө, санхүү, материалын байдалтай холбоотой гэдэг. За нэг иймэрхүү үйл явдлууд болохыг бол сахиусууд нь зөгнөж хэллээ. Тараад хүзэр ингэж гаргаж ирлээ. Тэгэхээр юуг анхаарах нь вэ гэхээр бусдтай хил хязгаараа маш мэдрэмжтэйгээр тогтоох хэрэгтэй. Бүх хүнд заа гэд хэрэггүй, бүх хүнд үгүй гэд хэрэггүй. Нэгд хүйдээ нэгд нь хаагдах үедээ хаагдана гэсэн утга байхгүй. Тэгээд яг гоо ажлын орчинд нэг хүн амьтантай муудалцах, ам зөрөх зүйл болж магадгүй. Гэхдээ энэ тал дээр болохоор four of swords буюу илүү юм тайван жоох юм өөрийнхөө зүгээс бол жоон чимээгүй бай гэсэн утгыг хэлээд тах шиг байна. Хэлэх үгээ залиг гэдэг байгаа юм шиг те. Түр зур бод. Юу юугүй ингээл тачигнаад ороод ир гэсэн утга бол энд харагдахгүй байхгүй. За тэгээд шийдвэр сонголтод одоо туулж магадгүй. Алийг сонгох вэ гэдэг зүйл. Тэгэхээр шийдвэр сонголтоос шийдвэр гарах гэж байгаа бол мөн л адил бас бод. Нэг юм сүрэл гэж хэлж болох үстэй таны л хувьд ингээд оронгоор нь эргэж байгаа зүйл байхгүй ажил карьер дээр. Энэтэй холбоотойгоор танд сонголт гарч ирнэ. Энэ дээр маш сайн бодоорой гэдэг байгаа. Гэтэл энэ цамхаг хүчрийн энэ энерги танд өөрөө амьдрал одоо орбон ертөнц цаанаас нь л шинэ эхлэлийг авчирж байгаа л гэсэн утга бол энд ялтчгүй гарч ирлээ. За ийм байна. Ажил карьер дээр ийм байна. За одоо хэдүүлээ. Хүн хоорондын харилцаагаа ерөнхийд нь харнаа. За 2 дугаар группийнхны хайр дурлалгүй хоорондын харилцаа 3 дугаар сард ямар байх вэ? 4-ийн зас яас их гарч байна. Дахиад 4-ийн зас. За энэ саяны хөтөр иргэсэн. Тэр энэ 3 дугаар сар ямар үйл явдлууд болох юм бэ? Олох үйл явдлууд. Энэ анхаарах зөв. Гайг орчлох юм байна. За ямар ч байсан Lovers card маань яг төвдөө гарч ирсэн байна. Тэгтээ ягаад ч юм доор нь хэр мэд байгаа байхгүй юу? Тэгэхээр яг хосын харилцаан дээрээс гэвэл ерөнхийдөө энэ хүн хоорондын хамтрал болон хосын харилцаан дээрээс энэ сард ягаад ч юм өөрөө ингээ нэг юм ганцаараа байхыг хүснэ гэдэг юм. Ганцаараа байхыг хүснэ. Өөртөө ярилцах, өөрийгөө нэг жоох ойлгохгүй байгаа юм шиг харагдаад байгаа байхгүй юу? Өөрийгөө ойлгохгүй байгаа байдлаасаа одоо хостоо янз бүрийн юм одоо харуулахгүйгээр те нэг сөрөг мэдрэмж өгөхгүй хүн шиг өөрөө дотгошоогоо болоод би ер нь яг яагаад энэ сүүлийн үед би яагаад энэ сөрөг бодолд автаад байна. Нэг бол ийм хүн хоорондын харилцаан дээр би яагаад ийм
чөлөөтөө сэтгэж бодож чөлөөтөө ингээ байж чадахгүй байгаа юм бол гэдэг тал дээр нэг юм өөрөө өөртөөгөө ярилцаж бодно гэдэг ах юм. За тэгээд Queen of Cups. Зүүн совинтой эмэгтэй, зүүн совинтой ус энергитэй эмэгтэй. Энэ эмэгтэй нэг жоохон overthinking болоод байгаа л гэж орж ирээд байна л да. Тэгээд энэтэй холбоотойгоор өөрийгөө нэг хүмүүсээс жоохон тусгаарлаад байгаа харагдаж байна. Ямар ч л байсан өөрийнхөө хүслээр. За тэгээд дахиад дөрвийн зоос гараад ирж байгаа. Ер нь дөрвийн зоосны энерги бараг худалчинд бүгдээрэн дээр нь гараад иргүүд. Тэгэхээр нэг юм хосыгоо их харамлсан тим энерги орж ирээд байна л да. Тэр нэг 4-7 хоногийн төгсгөл дээр нэг зүйлийг маш их харамлаад байна. Өөртөө байлгахыг хүсээд байна гэдсэн тэр маань одоо ер нь бол хосыг илж исэн байх магадaltaй. Хос тэгээд нөө ажил хэргийн түншээ бас бусдтай хуваалцахыг хүсэхгүй байхыг илэрхийлж иж болно. Одоо өөр миний одоо энэ түнш уг нь надтай аягүй сайхан гар нийлдэг юмсан. Энэ хүн маань өөр хүнтэй хамтарч байгаа ч гэдэг юм нэг иймэрхүү зүйл. Хосуудын хувьд болохоор ер нь бол өөр хүнд алдахаас айх те зөвхөн өөрийнхөө хажууд байлахыг хүсэх гэсэн утга бол байна. Тэгээд ер нь л ийм 8-ын сэлэм 4-ийн зоос 2 маань өөрөө хайрцаглагдсан байдлыг илэрхийлж идэг болохоор энийгээ бол хоёрынхан маань өөрсдөө ингэ мэдж байгаа байхгүй юу? Би ер нь сүүлийн үед нэг сонирн байна. Яагаад ингэж хосёогоо хитрхийг харамлаад хардаад ийм сөрөг зүйл бодоод байгаа юм болоо. Тэгээ цаанаасаа нэг зүүн совин маань ч гэсэнтэй нэг юм дандаа л сэтгэл мэдрэмжтэй одоо нэг зүүн совин татна гэхэр нэг сэтгэлд одоо нэг юм цээж хэсэгт нэг сонирн болдог штеп. Та нарт тэгдэл байлгүй дээ одоо. Хүн лимчин тий адилхан надтай адилхан хүн лимчин нэг юм төгшөөр мэдрэх гээд байгаа юм шиг харагдаад байгаа байхгүй энэ дээр бол тэр нь илүү юм сэтгэлтэй холбоотой төгшөөр айдас төгшөөр гэж хэлж болох байсан. Ингээд сөрөг зүйлсээр өөрийгөө айгүй их юу яаж сөрөг бодлоор өөрийгөө юм бүр ингээд хүрээлүүлсэн тэр бодол дотроо ингээд бүр ингээд амьдраад байгаа байхгүй. Гэхдээ гол нь энийг бол өөрөө мэдж байна. Тэгээ энэ дээр ингээд өөртөө жоохон ажиллаж байгаа гэсэн утга бол байна. За тэгээд ажиллаад өөрөөсөө ямар ч сан итгэл найдраа буюу тийм дотоод гэрлээ олж чадна. Өөртөө айгуу тийм ухаалаг хүмүүс байх шиг байна. За заримынх нь хувьд болохоор бүр ингээд зөвлөгөө авч магадгүй хин нэгнээс. Би одоо ингээд сүүлийн үед ингээд ах юм аа. Hermit энэ 9-ийн сэлэм 8-ийн сэлэм Hermitтэй ингээд ороод ирэхээр яалчгүй надад нэг юм сэтгэл зүйч мөчтэй одоо ярилцсан эсвэл өөрийнхөө л хувьд нэг юм сэтгэлээ уудалдаг хүнтэйгээ ярилцаад тэндээс нэг юм ухаарл олж аваад арай илүү туршлагатай буйртай хүн байгаа байхгүй юу? Зөв зөвлөгөөг өгч чадах. Та өөрөө ч гэсэн тэгж боддог. Тим үнтэйгээ бас зөвлөгөө, тим хүнээсээ зөвлөгөө аваад таны сэтгэл санаа бол дээрдэж байгаа харагдаж байгаа байхгүй юу? Хүн хоорондын харилцаан дээр арай илүү биш нэлээд романтик болж байгаа харагдаж байгаа байхгүй юу? Knight of Cups. За тэгээд 6-гийн зоос гарсан байна. Вау, тэгснэ 7-гийн зоос гинэ. 6-7-гийн ахиж байна. 4 гатцсан байсан бол 6 болоод 7 болж. Ямар ч зүгсэж байна. Тэгэхээр ийм за яг материалын байдал гэх үү эсвэл ийм бодит үр дүн гэх үү те хүн хоорондын харилцаанд ирэх нэг юм гатцсан байсан юм шиг санагдчихсэн юм байна л да. Энэ хосын харилцаан дээр нэг юм бит хоёрын харилцааг уйдгартай болцсон ч юм уу да ч гэдэг юм те. Тэгэхээр энээс нэг юм нэгэн хэвэн болоод ирэнгүүт танд сөрөг бодлууд одоо гарч ирээд байсан юм болоо да. Тэгээ ер нь бол жоохон айц төгшөөрийг мэдрүүлсэн гэдэг. Тэгэхээр энэ тал дээр бол та зөв хүн дээр очино эсвэл өөрөө өөртөө сайн ярилцаж чадаад өөрийгөө юм илүү романтик болгож байгаа хгүй хүн хоорондын харилцаа сэтгэлээ нээгээд илчлээд найзч вэ одоо аав ээж дээч бай тий хостооч бай тий ямар ч байсан л өөрийнхөө сэтгэлийг би ингэж байгаа тэгээд байгаа гэдгийг ингээ илэрхийлж байгаа хгүй юу. Гэхдээ гомдлсон маягаар биш илүүтэй би чамдаа хайртай шүү ч гэдэг юм уу тий эсвэл найзтай хайртай шүү аав ээжтэй хайртай шүү үр хүүхдтэй хайртай шүү гэсэн ийм яг чин сэтгэлээ илчилж байгаа гэсэн утга бол эндээс харагдаж байна. Тэгээд
6-гийн зоос маань энэ дээр хөөрхөн гартаа цэцэгтэй байна тий. Яг хоо эндээс надад ингээ мэдрэгдээд байгаа нь би ч одоо ер нь өөрөө нөгөө ингээд юм өгөх гэж л байл да. Зоосоор гарчхаар юм өгөх гэж ойлгогдоод байна. Бас нэг талаасаа нөгөө би ч өөрөө нөгөө хажуудах хүний халамжилсан билүү. Би чи нэрээ сүүлийн үед аваад л яснаас нэр өгөөгүй юм биш үү гэдгийг ингээ ойлгож байгаа юм шиг. Ямар ч гэсэн л өөх авахын тэнцвэр. За тэнгүүд за хийн эсвэл өөрөө аваагүй ч байсан байж болно те. Тэгэнгүүт өөрөө илүү санаагаараа одоо өөрөөсөө тийм халамжийг ч юм уу материалыг биелэгч үйж болно те. Тийм зүйлсийг ингээд өгөж эхэлж байгаа. Тэнгүүд энэ дээрээс юуг ойлгоод байгаа юм гэхээр хүн ингээд өгвөл авдгийм байна. Өгснийхөө хэрээр авдгийм байна гэдгийг айгу ойлгоод байгаа байхгүй. Энэ хоёрыг ингээ харахаар сэтгэлээ өглөө зөрүүлээд бас хүн юм өгж байгаа байхгүй. Ингээ өгөөд байгаа. Тэгэхээр би өөрөө бас ингээд ерөөсөө үйлдэл хийхгүй байсан юм биш дээ гэдгийг айгу ойлгож байгаа юм шиг харагдаж байна. Тэгээ гол нь энийг ойлгуулсан хүн тэр зөвлөх бас өөрийн чинь дотоод хүн байгаад байгаа байхгүй. За бас заримынх нь тийм хосон ч байж болно л доо. Хосон нь өөртөө сайн ярилцаа зөвлөсөн байж болно. Бас хамтрагч нь түншин. Тэгснээ 6-гийн зоо, 7-гийн зоос болоод дахиж орж ирж байгаа байхгүй. Тэгээ энэ дээр бол бүр юм жирэмсэн эмгтэйгээр илэрхийлэгдсэн байна. Тэгэхээр за бүр заримынх нь бол бүр жирэмсэн болсон байж болно. Яг энэ зураглал дээр шиг зураглал бас нөлөөлнө шүү дээ тий. Жирэмсэн болсон байж болно. За бас ажил хэргийн хамтралч юм уу энэхүү оронд энэ хамтрал тал дээр та нарт маань нэг юм хамтралаас ч нэг юм үр шимний ирэх гээд нэг юм мэдээ дуулдаж байгаа юм уу да. Ямар ч харагдах үйц, баригдах үйц бодит тийм үр дүнгийн зах цухаас нь ингээд харагдаж байгаа гэсэн үг. Тэгээ гол нь 6-7 гэд ахиж байгаа маань маш гоё юм л да. Тэгээд ер нь бол хүн орондын харилцаан дээр ингээд бууж өгч шантарч болохгүй шүү гэсэн утга байна. Ингээд таны хамтарч байгаа хүн ажил хэргийн хамтрагч ч бай те таны хосч бай. Бас ганц бие хүмүүсийн донд одоо те таны одоо крашлж байгаа хүн ч бай те таны зүгээс ингээд итгэж зүтгэл гаргасан байлаа гэж бодоход тэр итгэж зүтгэлийн чинь үр дүн бол ингээд багч гисэн энэ сар бол мэдэгдэнэ. Багч гисэн оч ингээд мэдэгдэнэ гэдэг байгаа байхгүй юу? За ийм байна. Тэгэхээр яг ганц бие байсан хүмүүсийн маань хувьд бол хосын харилцаанд орох тун магадaltaй. Энэ нь бүр урт удаан тогтвортой үргэлжилж болно. Романтик байдлыг илэрхийлсэн Knight of Cups гарч ирсэн маань танд хин нэгэн сэтгэлээ илчлэх нэ гэсэн. Тэгээд бүр lovers гарсан тий. Тэгээд илүү юм хайртай хүнтэйгээ гэсэн утга бол айгүй их байна. Таны яг сэтгэл нийцсэн тэр хүнтэйгээ романс үүсэх том боломжтой. Тэгээ энэ нь ер нь цаашдаа нэлээд удаан үргэлжлэх бас боломжтой гэсэн утга бол харагдж байна. Тэгээ хостой хүмүүстэр хэлцэнтэй жон гаццсан юм шиг байсан бол тэр асуудлыг та бол ингээд өөрийнхөө хүчээр бас хин нэгэн мондог тийм зөвлөх хүний хүчээр бол эргээр давж гарч байгаа гэсэн утга бол эндээс харагдаж байна. За ингээд 2 дугаар группийнхнээ маань уншлага ингээд дуусж байна. За та нартаа энэ хүртэл үзсэнд баярлалаа. За тэгээд нөө төгсгөлд нь хэлдэг үгнүүдээ хэлэндээ. За Ten of Wands та нарыг маань ядарчваа л гэдэг нь. Ер нь бол сахиусууд нь хитрхи их бити ажиллаарай юм үүрэг хариуцлагуудыг бусдтай ингээ хуваалцаад ганцаараа бүхнийг хийх гээд ах хэрэггүй шүү л гэдсэн зөвлөгөөг их өгөөд шүү. За тэгээд та нар маань нэмэлт уншлагаар би юуг харж өгөх вэ гэхээр энэ сард өгөх сахиусуудынх нь зөвлөгөө, аминчхан зөвлөгөө. Ер нь л яагаад аминчхан гэж хэлээд байгаа вэ гэхээр би нэг их олон одоо нэмэлттэй болоогүй л байл та бүр тийм толгой иргэм олон нэмэлт бол үүсгэж амжаагүй байгаа. Тэнгүүд хэдийн 3-4 нэмэлт хийсэн байгаа ч гэсэндээ тэр дээр ингээд нэмэлт болгон дээр дандаа юм нээлттэй юм уншлага дээр
ярихад жаахан эвгүй ч юм уу те илүү юм дотн харилцааны талаар эсвэл илүү гүнзгий одоо олон хүмүүсийн хажууд ярихад жоох ичмээр байдаг ч юм уу. Тиймэрхүү зүйлийг яг нэмэлт уншлагын дээр сахиусууд айгүй хилж өгöd байгаа нэлээд олон одоо уншлагуудаас нь надад ингээ анзаарэгдсэн байхгүй. Тийм учраас би илүү аминчхан гэж хэлдэг болчиход байгаа. Тэгэхээр сахиусуудаас нь өгж байгаа аминчхан зөвлөгөөг нь харнаа. Энэ 3 дугаар сард ямар зүйлийг зөвлөх нь вэ? За тэгээд хүн хоорондын харилцаан дээр хостой болон хосгүй гэд тус. За нэмэлт уншлагын дээр бол юм байна. За тэгээд та нар маань мөн хувийн уншлагаа авах сонирхолтой бол мөн миний сошиал хаягуудаар надтай холбогдох боломжтой. Хувийн уншлагаа авах заавар, нэмэлт уншлагаа авах заавар бүгдээрээ description буюу тайлбар хэсэгт байрлуулсан байгаа. За тэгээд лайк, коммент үлдээгээрэй. Мөн subscribe дараагүй бол саба дараад үзээрэй гэж хүсье. За тэгээд энэ хүртэл үзсэнд баярлалаа. Дараагийнхаа шинэ уншлагаар уулзлаа. Баяртай. 3 дугаар сард нь амжилт хүсье. За 3 дугаар группийнхэн маань уншлагандаа тавтай морил. За та нархан сонголтын энэ тоглоомноос за юу мэдрэгдэж байж болох вэ? За энерги шалгалт болно. За яг энэ бол динозаврын л дөвлөг өрөвлийн өндөгнөөс дөнгөж гарч ирсэн байгаа хувилбар гэж зүгээр би тэгж бодож байна. За тэгэхээр ямар нэгэн зүйл ингээд дөнгөж бойжж байгаа гэсэн утга байхгүй, шинээр бойжж байгаа. Таны амьдралын төвшөнд шин зүйл эхэлсэн гэсэн утга бол эндээс мэдрэгдэж байна. За тэгээд одоо ийм динозавр ч юм уу төвлөг гөрүүл гэсэн юм чи одоогийн байдлаар энэ орчлон орон ертөнц төр байхгүй зүйл шүү дээ тий. Тэгэхээр тэгтээ бас огт байгаагүй юу гэвэл байсан байгаад байгаа тий. Одоо өөр олон мянган жилийн өмнө ингээд байсан байгаад байдаг шүү дээ тий. Тэгээд тэр утгаараа байдаг мөртлөө байдаггүй юм шиг гэсэн утга байна л та. Тэнгүүд одоо та нар дээр маань энэ энерги шалгалт болоод энэ карт гарсан ба. High Priestess үзэр. Тэгэхээр ингээд эдрийг ингээд уялдуулаад ойлгосноо л би та нарт одоо ойлгосноо мэдэрснээ энерги шалгалт болгож хэлнэ гэсэн үг байхгүй юу? За тэгээд мөн та ер нь ийм динозаврын иймэрхүү ийм дүрслэлт өөрөө дуртай байж болно. Өлөг өрвлэн ч юм уу тийм. Тэгтээ нэг юм игдүүтэй хувилбарт нь дуртай байх магадaltaй. За тэгээд энд ингээд ногоон шаранг аяг хөсөлсөн байгаа. Тэгэхээр ногоон ч өөрөө эд баялагийг бэлэгддэг. За мөн яг зүрхэн хүрдний бас өнгө гэж явна. За тэгээд мөн шаранг нь наран сүлжээ үрдийг илэрхийлнэ. Шаранг ч өөрөө яг одоо ийм яг чакратай холбоотой бишээрээ болохоор юу илэрхийлдэг штэ нөгөө эерэг хандлага, аз жаргал, баяр баясгалыг илэрхийлдэг өнгө байдаг. За энэ тоглоомноос болохоор би иймэрхүү л мессежийг хэлье да, энергийн шалгалт болгож. Тэгээ гол утга нь энэ дөнгөж бойжж байгаа хүүхэд юм уу эсвэл ямар нэгэн ажил ч юм уу те нэг юм эхлээд удаагүй нэг жохон хитгэн сартай юм шиг тийм л энерги байгаа байхгүй юу? За тэгэнгүүт энергийн шалгалт та нарын энэ сонгосон карт чинь болохоор бас энергийн шалгалт болно. За энэ дээр болохоор юуг би бодож суусан гэхээр та нар дээр минь ойрын үед одоо хүн хоорондын харилцаан дээр хин нэгнээс сонссон эсвэл өөрөө та хин нэгэнд ингэж хэлсэн байж болно. За мөн зүгээр энэ дээр одоо өгүүлж байгаа энэ үйл явц нь таны хүн хоорондын харилцаан дээр тохиолдсон байхыг одоо илэрхийлнэ гэсэн үг. Тэгэхээр энэ нь танд таарч ивэл энергийн шалгалт таарч байна гэж хүлээж авах нэ. За тэнгүүд deepening гэдэг маань одоо илүү гүн гүнзгий болох гэсэн утгыг илэрхийлж байна. Гүнзгийрч байна. Ямар ч байсан харилцаа гүнзгийрч байна гэсэн утга. За тэгээд ямар ч тач эцэстэн нэг юм хэдэн сарын дараа таны одоо энэ хосын харилцаа хүн хоорондын харилцаан дээр илүү гүнзгийрнэ гэсэн утга. Тэнгүүд энэ зүйлийг бол та маш их удаан хугацаанд хүлээсэн гэсэн утга бол байна. Тэгэхээр яг уу ингээд ерөнхийд нь уншингууд надад нэг юм
зовсны эцэс жаргана гэдэг нэг энэ нөгөө Ice-Stop-ийн дуу гэж тий. Дууч хот. Ер нь тийм хэллэг байдаг шүү дээ тий. Зовсны эцэс жаргана гэсэн. Ямар ч нэг юм хүлээсний эцэст өөрийнхөө хүссэн үр дүнг хүртсэн гэсэн утга байгаа байхгүй. Тэгэхээр ийм зүйл танд угаасаа болсон байж болно. Та хосын харилцаан дээр эсвэл хүн хоорондын харилцаан дээр одоо нэлээд бас хөөрхөн хідэн сар хүлээсний үр дүнд тань тэр харилцаа чинь өөрөө улам гүнзгийрч, улам сайжирч илүү дотн болсон гэсэн утга байгаа. Гүнзгийрсэн. Яг нь тэр утгаараа энэ дөнгөж нь одоо ийм эхлээд удаагүй байгаа харилцааг бас энэ дөнгөж төрсөн ийм бэби шиг ийм өлөг өрүүлийн юм маань бас илэрхийлсэн байж болно. Тоглоом байна. За тэгээд бас эндээс ингээ харахаар яг энэний өөрийнх нь ингээ байрлал нэг юм гисэндээ байгаа юм шиг харагдаад байгаа байхгүй юм. Одоо юм яг л нэг ураг дотроо хөвлөй дотор байхдаа нэг ингээд бүрэн гэлэгдсэн байдаг шүү дээ тий. Яг тийм юм шиг бас мэдрэмж өгöd байгаа. Тэгэхээр магадгүй нэлээд хэдэн сар одоо юм заримынх нь хувьд шүү. Гэхдээ бүгд биш. Ийм ураг тогтоохгүй тий хүүхэдтэй болох гээд айгүй хичээсний эцэст ямар ч болсон бүрэлдсэн гэсэн утга бас байж болохоор л байна. Энд чинь жалгаагүй хүн хоорондын харилцаа шүү дээ. Хүүхэдтэй хоорондох тэр харилцаа. За ийм одоо энергийн шалгалт дээр ийм бас мессеж хийж болохоор байна. За тэгээ тарот карт дээр болохоор тэгээ High Priestess эмэгтэй санвартан хүзэр гарсан. За тэгээ энүүгээр бол та нарыг зүүн совинтой гэдгийг чинь бол илэрхийлж болж байна энергийн шалгалтыг. Тэгээд мөн юм за тэрийг бол хэлчихээр шал утгагүй болчих юм байна. Таараа мэрэг үддэг гэхээр угаасаа үзээ сууж байгаа бол ингээд үдчихэж байгаа юм чинь. За мөн та өөрсдөө ийм таратаар мэргэлдэг хүмүүс байх магадaltaй. За тэгээд мэргэлдэггүй маа гэхэд зүгээр иймэрхүү зүйл угаасаа дуртай. Бас тэгээд айгүйх татагддаг. Даалт ертөнцийн талаар айгүйх мэдхийг хүсдэг, өөрсдөө судалдаг, мэддэг байх гэдэг юм л та. Тэгээ ганцхан одоо энэ тарот мэрэг гэлтгүү зүгээр ер нь юм нууцлаг даалт зүүн совин гэсэн зүйлд айгүйх татдаг, дуртай байх гэдэг юм л та. За тэгээ бас нэг утгаараа болохоор High Priestess ч өөрөө жоохон итгэхгүй байдлыг илэрхийлээд идэг шүү дээ. Нэг юм ялангуяа хосын харилцаан дээр жоохон итгэхгүй байхыг илэрхийлдэг. Тэгэхээр зүгээр амьдрал чинь өөрөө жоохон одоогийн байдлаар энергийн шалгалт болж байгаа гэдэг утгаараа одоогийн байдлаар нэг юм жоохон саармагч гэх юм уу те. Яг альж талд биш нэг юм итгэхгүй байхыг бас хэлж иж болно. Мөн та ямар нэгэн зүйл дээр харилцаан дээр ч юм уу зүгээр одоо нийгмийн харилцаан дээр ялангуяа нэг юм төвийг сахих хэрэгтэй байгаа. Хинийхэн ч талд орохгүй ингээд нэг юм төвийг сахисан байр суурьтай байх хэрэгтэй байгаа гэдэг утга байж болно. За тэгээд бас нэг тэгэнгүүт нөө түрүүний хэлсэнтэй холбоотойгоор энэ нөхөн үрчхүйтэй холбоотой ялчгүй нэг юм ураг бүрдсэн хевлид тань ураг бүрдсэн эсвэл эрэгтэй хүн болоод таны эхнэр жирэмсэн болсон ч юм уу. Тийм л одоо яг тийм гэсэн юу байхгүй л да одоо Empress гэсэн ба шууд жирэмсэн болсон гэнэлтэй. Хэдий тийм утга байхгүй ч гэсэн ялцчихгүй л нэг юм тийм л энэ гур ингээ хавсраад ороод тэгэхээр илүүтэй тийм л мэдрэмж өгөөд байна. За тэг гол нь нөгөө гол утга чинь өөрөө зүүн совинтой байдал шүү дээ. За одоо харин хэдүүлээ 7 хоногоо нэг үзрээр төлөвлөж харъя. Гүн 7 хоногоо нэг тарас картаар харна гэсэн үг. За 3 дугаар группийг сонгосон хүмүүс юм байна. 3 дугаар сарын 7 хоног. Ямар байх вэ? За яг хоёр картаар л буучлаа да тий. За 2 дугаар 7 хоног. 2 3 дугаар 7 хоног. 3 4 дугаар 7 хоног. 3 дугаар групп гэсэн хүмүүс энэ 4 дугаар 7 хоног.
бас 2 карт гараад ирлээ. За нэлээ. Нөгөө ярих яриатай та хөө гэж байгаа юм шиг л санагдчих штеп. За. Харагдах байдал нь ямар вэ? За. За эхний 7 хоног дээр Sun карт болон Ace of Swords. Тэгэхээр ялцчихвал саяын энерги шалгалттай л айгүй ойрхон л юм шиг. За яг бүгдэнд нь таарах албагүй. Тэгээ ямар ч гэсэн шинээр хүүхэдтэй босноо мэдж байгаа энерги шууд энэ хоёроос ингээд зур анх гараад ирэхэд л надад тийг санагдсан. Ямар ч гэсэн хүүхэдтэй босноо мэдсэн гэсэн утга. Жирэмсэн босноо мэдсэн. За нэг л ийм утга байна. За мөн эхний 7 хоногт цоошин мэдлэг, цоошин уур амьсгал. Яг тэр нь тэгээ хүүхдтэй холбоотой байх гэдэг л да. Тэгвэл хүүхдээс арай өөрөөр тайлбарлая гэвэл эерэг таны үзэл бодолд нэг юм гоё эерэг уур амьсгал орж ирнэ энэ 7 хоногт. Үгүй энэ эхний 7 хоногт. Үнэхээр эерэг 7 хоног байна гэдэг байгаа байхгүй. Одоо энэ Ace үзэр чи өөрөө нэг 7 хоногийг ч илэрхийлдэг хэлэх үү. Эхний 7 хоног бол бүхэлдээ маш эерэг байна. Үнэхээр аз жаргалтай, гэрэл гээгээтэй маш гоё байна гэж. Маш гоё карт гарсан. За тийм үү. Нэрээ бас энд ч нэг уламжлалт тутаг байгаа. Та нар маань ажил хэргийн шугамар ч юм уу те зүүн урагшаа ажил хэргийн шугамар томилтонд явж магадгүй. Энэ нэг юм шийдвэртэй холбоотой гэж болно. Эсвэл анх удаа гэсэн утга байна. Тэгээ энэ гол нь боломж аваад байхгүй. Ace of Swords өөрөө Ace үзүр дандаа боломжийг илэрхийлдэг тий. Тэгэхээр ийм боломж гарч ирнэ. За 2 дугаар 7 хоног дээр болохоор 8-ийн сава. За 2 дугаар 7 хоног бол маш хурдан өнгөрнө. За та нар маань маш завгүй байхыг илтгэж байна. За магадгүй ийш тийшээ бүр нислэгч үлдэж болно. Заримынх нь үед те. Тэгээд ер нь л юм хурдан энерги байна. Тань руу маш ялангуяа 1-р 7 хоногоос ирж байгаа энэ гоё нарны энерги, эрэг энерги бол 2-р 7 хоногт ч гэсэн байгааг харуулж байна. Маш гоё энерги орж ирнэ гэдэг. За тэгээд бас мөн одоо нөгөө завгүй үе гэдэг утгаараа та нар маань маш их мессеж, дуудлага, захиалганд дарагдах ч юм уу тиймэрхүү утгыг ч бас илэрхийлж болно. Тэгээд энэ нэг юм сонь чатлахыг бас харуулад байдаг юм аа. Мессеж бичилцэх, ямар ч юм бичих. За тийм зүйл гарч ирсэн байна. За 3 дугаар 7 хоног дээр болохоор зоосныхаа уруу харж гарч ирж байгаа. За тэгэхээр зоосныхаа уруу харна гэдэг чинь ер нь за яг жаахан сөрөггөл утгатай л да ер нь бол ингээд мөнгө санхүүд дээр жоохон асуудал үүсгэх хэлж иж болно. За мөн айгуу тийм бүх зүйл дээр юм мөнгө гэдэг нэг юм хүн эсвэл таны дээр 7 хоногт илүү гол хүн байх ч юм уу. Тэр хүнтэй холбоотой асуудал үүсгэх ч юм уу тийм. Мөрчлөөс нэг материалын байдалтай айгүй холбоотой юм хүн байгаа тийм. Тэгээ нэлээ одоо ашигч гэх үү, шуналтай гэх үү тийм. Ер нь бол эд баялаг тал дээр айгүй тийм шуналтай л гэж хэлээ дөө. За ийм нэг хүн орж ирэх гэдэг. За тэгээ мөн эн чинь яг зөвлөгөө болж орж ирж болно л доо. Та нарыг одоо ийм өгөөмөр байх хэрэгтэй байдал ингээд айгүй тийм амиа хичээсэн зөвхөн өөрийнхөө эрх ашигыг бодоод байгаа нэг тиймэрхүү зан гарах үедээ гэсэн утга бол байж болно. Өгөөмөр хаан чинь илүү юм амиа хичээсэн болчихж байгаа байхгүй юу? Зөвхөн өөрийгөө бодож байгаа. Тэг бүх зүйлийг зоосны нөхөр харна гэсэн утга. За 4-р 7 хоног дээр болохоор энэ 4 болон 1-р 7 хоног хоёулаа Ace байгаа байхгүй юу? Тэгээ энэ сар бол ер нь тэгэхээр тэр чигтээ боломжуудаар дүүрэн байх нэ. Танд бол боломж айгүйх орж ирэхээр байна. За энд болохоор ингээд ажлын санал авах гээд байгаа юм шиг 4-р 7 хоног дээр. Тэгээ танд нэг юм ашигтай санал орж ирэх гээд байна да юм хоосонгүй
ашигтай. Тэгээ энэ нь цаашдаа бүр ингээд илүү бүр ингээд өргөжих боломжтой гэдэг юм. Ace of Pentacles ч өөрөө одоо энэ үрийг энэ хоосон газарт суулгах юм бол ингээд бүр цэцэрлэгт хүрээлэн болох хэмжээний тийм ашиг орлого өгөх боломж гэдгийг хэлж яддаг байхгүй юу? Одоо газар тариалангаар ярих юм бол бүр илүү үржил шим өгөх. Тэгэхээр нэг ийм боломж орж ирнэ. Энэ нь ийм ажлын санал маягаар орж ирж болно. За бүр романтик харилцаан дээр болохоор цаашдаа бүр ингээд нэлээд амьдрал болоод явах хэмжээний ийм харилцаа бас 4-р 7 хоног дээр орж ирэх болохыг хэлж байна. Page of Cups ч өөрөө хий нэгэн танд сэтгэлээ илчлэх ер нь романтик карт те. Тэгэхээр хий нэгэн танд сэтгэлээ илчлээд тэгэх бас боломжтой гэсэн утга бол эндээс харагдаж байна. Тэгээд энэ сарын эхэн болон төгсгөлийг ингээ харахаар дандаа юм эерэг болон гэгээлэг хандлагаас л боломжууд орж ирээд байгаа харагдаад байгаа байхгүй юу? Нар карт ч өөрөө эерэг хүүхэчиг цайлган байхыг, Page of Cups ч өөрөө ийм гэгээлэг хөнгөн аливаа зүйлийг нэг юм хүндрүүлдэггүй те ийм жоохон одоо яг сэтгнөр энерги гэхээр жоохон онцгой болчихно л доо. Тэгэхээр ийм илүү ийм хөнгөн энерги л те хөнгөн аливаа зүйлийг хүндрүүлэхгүй байх гэсэн утга энд хоёуланд нь харагдаад байна. Тэгээ тийм байж чадвал амьдралд нь айгүйх боломжууд орж ирээд байгаа юм шиг харагдаад байна. За ингээд 4-7 хоног харахаар юм байна. За одоо харин үргэлжлүүлээд хэдүүлээ. Ажил карьер харнаа. Энэ 3-р сарын ажил карьер. За савааны энерги бол маш их орж ирлээ. 8-9 сава, 3-4 сава, тэгээ савааныхаа. За тэгээ сэлэм, зоосны 4. Зоосны 4 нэрээсээ бүх групп дээр гарлаа шүү. Тэгэхээр бас л нэг юм нэг давлгаа яваад байна да тий бүх одоо нийтийн төвшөнд 1 2 3 гурлан дээр нь гарлаа. 4-ийн зоос юуг илэрхийлдэг вүлээ гэхээр тий за байн үздэг хүмүүс бол мэдчихэл байгаа. Гэхдээ мэдхгүй хүмүүс ч гэсэн байгаа шүү дээ. Ер нь бол нэг гацанг байдал. Мөнгө төгрөгтэй холбоотой, санхүү ажил карьертай холбоотой нэг жоон гацанг байдал үүснэг илэрхийлнэ. За мөн нэг талдаа болохоор маш тогтвортой ингээд ийм ашиг орлого нь яа ингээ баланстай ингээ нэгэн жигд явж байгааг илэрхийлнэ. Харамч хүнийг илэрхийлнэ. Яг хувь хүний одоо юугаар нь зан төлбөр нь бол маш буйртай хүнийг илэрхийлнэ. Гэх мэт ингээд айгүй олон утгатай. За ажил карьер дээр за өөртөө итгэлгүй байдлаас танд ирсэн боломж буцах магадaltaй гэж юм. Тэгэхээр та нар маань өөртөө итгэлгүй байдал ер нь хэрэггүй байна шүү дээ. Өөрийгөө одоо би энийг арайч чадахгүй байхаа гэж бодчих юм бол тэр боломж бол буцаал явчихаар харагдаж байна. Нөгөө 8 сава ч өөрөө ингээд нэгэн чиглэлээр ирж байгаа эрг одоо энерги гэлтэж идэг штеп маш одоо олон сайхан зүйлсүүд өөрөг чинь чиглэлээр ирж ийна гингүүд энд уруу арчиж байгаа юм. Тэгэхээр бас хажуудлын үзрийг харахаар 3-ын сэлэн байгаа болохоор ялчгүй өөртөө итгэлгүй байдлаас болоод гэсэн утга. За мөн эсвэл ажил карьертай холбоотойгоор танд сэтгэлийн шарах байдгүй. Хажууд нь бас шархтсан 9-ийн сава байгаад. Тэгэхээр нэг юм шархалсан, шантарсан энерги байна л да бүр ингээ хальширсан. Мэдгүй ажиллаа одоо эсвэл хийхдээ ёо яаж ажиллаа хийнэ гэж бүр ингэж шантарч хийдэг юм уу? Одоо шантрахаас би сая юу гэсэн? Хальширч хийдэг. Тэгж бас харагдаад байна. Тэгэхээр иймэрхүү байдлаас болоод ер нь бол ирж байгаа боломжуудыг бол эсвэл бүр өөрөө ингээд одоо жишээ нь одоо онлайн захиалга хийдэг байлаа гэж бодъё л доо тий. Тэнгүүд ингээл аюух захиалга ирсэн чинь та өөрөө зүгээр хийхийг хүсэхгүй хальшраад тэр зүйлсийг одоо захиалгууд ингээд бүгдийг цуцлаад байгаа юм, буцаачиж байгаа юм шиг харагдаж байна л да. За тэгээд 8-ын энэ савагийн 4-ийн зоостой харангуут яг уу тэгээ хангид мэн тэнгүүд нэг юм зогсонг байдалд орохыг бас илэрхийлээд байна л да.
ерөнхийдөө ингээ нэг юм зогсон байдалд орох гэдэг. Энэ сар ер нь явж байгаа тийм байх нэ. Тэгээ 8-ын савч яг хуу энэ картууд байгаагүйсэн бол би бол илүү одоо яарч болохгүй шүү тий. Яарвал даарна гэх тийм аливаа зүйл дээр юм яарч битгий хөдлөөрэй гэж хэлэх байлаа л да. Гэхдээ энэ хоёр яг гацдаг учраас хоёулаа ингээд 8 савд ороод ирэхээр ялчгүй энэ 3 дугаар сард ер нь жоох юм зогсонг байх нэ, тацангтай байх нэ. Хүлээлтийн байр суурьтай байх гэдэг. Яг энэ хангид мэн ч өөрөөнөө өөрийгөө золиослох гэсэн утга байдаг штэ. Тэнгүүд өөрийгөө золиослохтой холбоотой сэтгэлийн шарах байгаад бах юм. Тэгээд харахаар нэг юм би яах вэ гэд өөрийгөө зовоон барин яг яагаад вэ? Юу хийгээд вэ? Би яах вэ гэдэг тусмал өөрөө шархлаад байгаа байхгүй юу? Өөрийгөө золиослоод ажил дээрээ өөрийгөө золиослох. Тэгэхээр хавд олны дундуу эсвэл ерөнхийдөө зүгээр л та өөрийгөө золиослох гээд байна уу гэсэн утга бол энд байна. За тэгээ Page of Swords. За одоо ер нь бол юм хэл яриатай л хүнийг илэрхийлдэг л дээ тийм. Хэл ам суулчих гэсэн маш их яриасаг асуулт их асуудаг хүн дээр гарч ирдэг. За бас тэг талаасаа нөгөө яриа нэгтээд ирэхээр хов живийг илэрхийлждэг. Тэгэхээр энэ ажил карьер дээр яг яаж холбогдох гээд байна? Сони юм аа. Эсвэл одоо энэ бусдаас ирсэн хов живийг өөр дээр үрэх гээд байгаа юм уу? Би тэгсэн юм аа, би тэгж ирсэн юм аа гэж өөрийгөө золиослох гээд байгаа юм уу? За тэгэхээр магадгүй энд яригадаад байгаа энэ гацалт ажил карьерийн хувьд энэ гацалт нь таны нэг өөртөө итгэлгүй байдлаас үүдэлтэй байх магадaltaй. Өөртөө итгэлгүй байдал нь яагаад ингэж байгаа юм гэхээр та ер нь л энэ ажлаас айгүй хаширсан байгаа гэдгийг түрүүлсэн те ер нь хаширсан байгаа. Энэ ажлаа хийхдээ айгүй тийм зовж хийгээд юм гэсэн утга байхгүй. Тэгэд өөрөө цаанаасаа нэг ажилдаа дургүй байгаад ирэхээр нөгөө ажил дээр чи ирж байгаа боломжууд харьциж байгаа байхгүй. Аз нь харьциж байгаа юм шиг ийм л юм орж ирж байна. Тэгэхээр энэ бол анхааруулга болгоод хүлээгээд авчвал та нар маань 3 дугаар сард ажил дээр амжилттай байх боломжтой энэ гацалтыг заавал туулахгүй байх боломж байгаа гэж би бодож байна. Тэгэхээр Page of Swords тийм сэлэмний хүү дээрээс болохоор энэ тал дээр юу хэлж байгаа юм гэхээр бид нар дунд ганцаархан ингээ айгу сондгоо байгаад байгаа байхгүй жоохон юм авцалдахгүй байгаа юм шиг юм сондгоо байгаад байгаа болохоор миний бодлоор энэ ингэж хэлээд байгаа юм болоо та танд ийм шин мэдлэг боловсрал хэрэгтэй байна. Эсвэл ийм ажлын орчинд чинь ийм яриасаг хөөрөсөг те эсвэл ийм шав шоу хийсэн ийм хурдан сэтгэдэг нэг ийм эсвэл хүн хэрэгтэй байна. Ийм залуу энергитэй хүн. Тэгээ энэ хүн энд болохоор ингээл айгу юу байгаа байхгүй юу? Цүнхнээс нь айгуух ном судар ингээ унтсан. Тэгэхээр энэ хүн бас юм сурч мэдж байгаа хүн байх магадaltaй. За бүр ингээд жоохон орчин үеижүүлээ бодох юм бол юм дадлагын хувьтай авчирч та ажилдаа оруулах хэрэгтэй юм болов. Тэр хүүхдээс бас нэг юм шинэ уур амьсгал орж ирэх гээд байна уу? Эсвэл танд ингээд туслаад ирэхээр юмс сайжрах гээд байна уу? Гэмэрл юм байна. Ямар ч лээсэн эднэрээс бүр нэг юм шал өөр эсрэг тесрэг юм шиг авцалдахгүй л нэг юм хүн харагдаад байгаа. Хүн юм уу? Одоо уур амьсгал те нөхцөл байдал. Тэгэхээр одоо Page of Swords юу илэрхийлдэг вэ гэхээр сурж мэдхийг, сониуч байхыг. Тэгээ нэг баг зэргийн яг энэ дээр бол нэм хортой утгаар харагдахгүй байхгүй. Энэ чинь хортой утгаар болохоор ингээд нөгөө юм нэг шалахгүй байж нэг мундаг царайж пид үсрэх энэ төр байж болдог байхгүй. Тэгэхээр энэ тал дээр болохоор энэ тал нь биш илүү ийм сэргэлэн цаваа хурдан түргэн сэтгэдэг хурдан түргэн ярьдаг ч үгүй юм уу те ямар ч л байсан юм энэ нөхцөл байдлаас таныг аврах хүн болчиход байгаа. Тэгэхээр сайн тал нь бол энэ хүнд ийм мэдлэг байгаа гэсэн утга бол байна.
тодорхой хэмжээнд бол мэдлэг байгаа тийм ч айхтар их биш ч гэсэнтэй ямар ч хэлсэн танд бол туслахаар хэмжээнийх гэсэн утга нь бол эндээс харагдаад байна. Тэгэхээр энэ хүнчээж болох нь таны өөрийн зүгээр өөртөө хийх одоо мэдлэгтэй хийх хөрөнгө оруулалтыг шилжиж болохоор байна. Мөн шинэ ур амьсгалыг бас хилжиж болохоор харагдаж байна. За тэгээд гол нь энэ үр дүн бол айгу сайхан байгаа байхгүй юу? Ямар ч л байсан 3 сарын сүүл гэхэд бол та нар маань илүү эрч хүчтэй амжилтаа тэмдэглэсэн одоо нөө өөрөө өөртөө ингээд эзэн болцсон байгаа байхгүй. За одоо ингэн тэгнэ гэдэг айгу магадгүй та бүр доор ажилтдаг хүмүүсээ айгу сайн удирдаа зохион байгуулад үүрэг чиглэлээ айгу сайн өгөөд сайн удирдахч байж чадна гэж байна. Ямар ирээдүйд чинь бол гэрэлтэй байна. За зарим талаараа эндний гадаад худалдаа бас харагдаж болно. Гадаад худалдаатай холбоотой зүйл байж болно. Хилийн чанд руу явах ч юм уу. За тэгээд дөрвийн сава байгаад байгаа нь хамгийн чухал. Дөрвийн сава юуг илэрхийлдэг вэ гэхээр урт удаан тогтвортой оршин тогтнох тэр ажлын байр, бизнес, амжилт, баяраа тэмдэглэх. Тэг яг юм page of swords-тай ингэнгүүт надад нэг юм танд юм нэг дөнгөж сургуулаа төгссөн юм оюутан, дадлагын оюутан л хэрэгтэй байгаа юм шиг л. Тийм мэдрэмж төрөд бах юм. Тийм л хүнийг хилээд байгаа юм шиг. Дөнгөж сургуулаа төгссөн. За тэгээ Page of Pentacles, үгүй Five of Pentacles гарцсан байна. Энийний ард. Тэгэхээр та нар маань ингээд өөрсдөө айгуу тийм бусдаас тусламж авдаггүй яг нэг хэвийн ингээд ганцаараа л зүдрээд идэг юм шиг байх юм. Тэгэхээр нэг бас ийм олон хүн удирдах ажилтгүй ч гэж магадгүй. Та нар маань ийм ганцаараа айгуу тийм зүдэрч ажиллаа идэг. Тэнгүүд энэ дээр танд нэг ийм шинэ ийм хүн хэрэгтэй байна. Ийм залуу ирч хүчтэй энергитэй хүн дөнгөж өстой төгсөөл хүү хаастай ажлыг уналцуулах гэсэн нэг ийм хүн хэрэгтэй байхгүй юу? Энэ танд цаашдаач өгөөчдөг гэсэн утга. Та одоо ингээд ганцаараа ажиллаад ингээд бүр ажилласаа хаширсан байвал дахиад нэг хүнтэй хамтрангуй та босс нь болчихж байгаа байхгүй юу? Тэгээ та нөгөө хүндээ ингээд удирдлагаа өгөөд үүрэг чиглүүлгээ өгөнгүүт та илүү өөрөө хөнгөрөөд ирж тэгж харагдаж байна. Тэгэхээр энд 5-ын зоосны энерги ерөөсөө ганцаараа ингээд зовоол хэцүү байгаад байгаа тусламж боломж болцоо зөндөө бахад ерөөс тэрийг харахыг ч хүсэхгүй би ганцаараа болгоно гэд ингээ яваад байгааг чинь л хэлээд. Тэгэхээр нөгөө энэ 5-ын зоос 4-ийн зоосыг харахаар ер нь бол жоохон бас нэг талтаа бас нэг хүн цалинжуулах гэж хар ядаргаа мөнгөний хар гарлага энэ төр гэж бодоод байгаа юм шиг байна шүү дээ. Жоохон харамж энерги бас орж ирэх нь ирж байгаа юм байна. За. Окей. За тэгвэл одоо хэдүүлээ хүн орондынхаа харилцааг ерөнхийд нь харъя. Тэр энерги шалгалт дээр яваад ирсэн юм ер нь нэлийн магадaltaй болоо явчлаа шүү. За улны үзрийг харсан ч тэртэй 3-ын зоос ч бас тэгэл бүтээлч байдал. За 6-гийн энерги бас орж ирсэн байна. За ер нь тэгээд түрүүний ажил карьер гэлтгүү те энэ хүн хоорондын харилцаан дээр ч гэсэн 9-ийн сава, 8-ийн сава эдэр ороод ирсэн биз шүү дээ. Яг би 8-ийн савыг түрүүнөө буцааж хураач ихтэй зөв харуулад хийцэн. Тэгвэл энэ мэн бас буруу харж гарч ирэх боломжтой байсан байгаа байхгүй юу? Тэгэхээр энэ дээрээс яг юу хэлэх гээд байгаа юм гэхээр за нэгдүгээрт бол яарвал даарна шүү гэдгийг хэлэх гээд байгаа. Аливаа зүйл дээр хүн хоорондын харилцаан дээр те яарвал даарна шүү. За бас одоо нэг энерги буцаана гэж ярьсан шүү дээ тий. Тэгэхээр ингээд өөртөө ирэх тэр сайн сайхан зүйлсээ ингээд жоо буцаах гээд ах вэ гэсэн бас нэг юм бяцхан сануулга байгаагаа ойлгочоорой. За Ace of Pentacles the Sun энэ хоёр бол яалчгүй миний хувьд бол үнэхээр хүүхдийг илэрхийлээд байдаг хүүхэд. За мөн
эрүүл мэндийг бас илэрхийлнэ. Эрүүл мэнд тал дээр маш сайн байхыг бас илэрхийлдэг л дээ. Гэтэ энд бол хүн хоорондын харилцаа үзэж байгаа учраас хүн хоорондын харилцаан дээр маш гоё эерэг байх нэ. Энэ 3 дугаар сар бол маш эерэг сар байна. За тэгээд түрүүний нөгөө энергийн шалгалт дээрх зүйлийг бол ингээд за яг түрүүн хэлсэн давтан хэлээд одоо яг одоо боёлий. За тэгээд 6-гийн сава ер нь савааны үзрээд аягүй ихтэй байгаас та нар маань ер нь л юм сава аягүй их гарч ирээд байгаа. Тэгэхээр гал мах бодтой хүмүүс байх магадaltaй. Луу жилтэй, бар жилтэй ч юм уу те. Эсвэл арслан хойно номны орд гал орттой хүмүүс байх гэдэг байгаа. Тэгээд бүр наарч гарсныг хэлэх үү? Ер нь бол юм гал мах бод аягүй өндөртэй. За тэгээд хүн хоорондын харилцаан дээр бол амжилт ялалт ирнэ. Магадгүй та хин одоо ялангуяа ганц би хүмүүстэй үнэхээр юм хүссэн хүнээ үнэхээр энэ тэр хүсэмжилж байсан тэр хүнээ яг үнэхээр өөрийн болгож авч чадсан байж болно. Ялалт гэдэг утгаараа. Тэгээд за бас эн чинь нөгөө нэг хормын санал манлыг бас илэрхийлээд идэг байхгүй юу? Тэгэхээр ингээд хормын санал тавьсан энэ Ace of Pentacles чинь нэг юм үндсэн зургал дээр нэг юм зоос нь ингээ аягаар гаран дээр ингээ зоос тавьж өгж идэг шүү дээ. Тэгэхээр тэр утгаараа юм алтлаг металл зүйлийг ингээ хүнд өгөөд гэрлэх санал тавих маах гэсэн зүйлийг бас хэлж иж болохоор байна. Гэрлэх санал авсан юм уу эсвэл өөрөө тавьсан. Тэгэл энэ нэлийн романтик байдлаар хийсэн юм шиг бас харагдаж байна. За тэгээ Eight of Wands маань өөрөө хүн хоорондын харилцаан дээр аягүй их тийм харилцаа холбоо ихтэй байхыг хэлж байна 3 дугаар сард. Хүмүүстэй уцаар ярих, мессежлэх, чатлах, мэйлээр харилцах гэх мэт тийм харилцаа холбоон дээр маш их үйлдэл байхаар харагдаад байна. Айгүй их өгөлцөж авалцсан гэдэг аахгүй юу? Мессеж өгөлцөж авалцах, ярилцах тиймэрхүү зүйл их байна. Тай тогтоод юм. За тэгээ 9-ийн саваан дээр болохоор яг хоо та нар маань ийм жоохон ядрах гад байна л та. Ерөнхийдөө жоохон ядрах гад байна гэсэн утга байн гараад байгаа. Ажлаасаа шалтгаалаад ч юм уу тэгээ та нараас ажил дээрээ ядарсан байгаа даа шүү дээ. Тэгэхээр энэ нь бас хүн хоорондын харилцаан дээр орж ирээд байгаа гэдэг нь нэг бол таныг юм завгүй ийм байдлууд айгүйх ядрааж магадгүй. Ер нь хүмүүстэй ингээ харилцахаас жоохон ядрах гад байгаа байхгүй юу? Тэгээ ингээд өөрөө харилцахыг хүсэхгүй болоод ингээд нөгөө саваануудынхаа ард ороод ингээд жоохон уг нь амархыг хүсэж байгаа юм шиг харагдаж байна. За тэгээд 6-гийн саваач тэр 6-гийн зоосч тэр ингээд айгүй хүнд ингээд юм өгж байгаа энерги байгаа даа. Энд болохоор хөгшин настай хүнд нөхгүй залуу хүнд нөгөөд. Энд болохоор залуу хүнд нөхгүй настай хүнд нөгөөд байгаа юм нэг юм зураглалаас ингээд анхаарал татаад байна. Тэгэнгүүт эндээс надад юу орж ирж байгаа гэхээр нэг юм шудраг хуваарлалт гэж байгаа юм шиг. Шудраг одоо яг нүдэ болсон шагнал энэ төр гэсэн үг үү шүү дээ. Яг тийм юм орж ирээд байгаа байхгүй юу? Энд болохоор илүү ингээ гавьяа шагналыг хүндлээд, насыг хүндлээд ч гэдэг юм уу те. Одоо бүр сүртэй ярих гэдэг л устдаа хийсэн гавьяа шагналыг хүндлээд ч гэдэг ингээд хүндэтгэл үзүүлж байгаа юм шиг. Энд болохоор илүү мэдлэг чадварыг үнэлээд одоо мундаг мэдлэгтэй байсанд нь илүү их цалин олгоод байгаа юм шиг. Яг одоо ажлын уг нь хүн хооронд харилцаа үзээд байгаа шүү дээ. За яг нэг юм орж ирэх нь ирээд байна. За тэгээ улны үзрийг харахаар 3-ын зоос байгаа байхгүй. Тэгэхээр хүн хоорондын харилцаан дээр хамтрал багаар ажиллах гэсэн утга бол одоо байна. Одоо хамт олонны хүрээнд шүү дээ тий илүүтэй. Багаар ажиллах чадвар маш сайн байхыг хэлтгэн. Тийм ч учраас одоо ажил нь айгүй бүтээмжтэй байж болно л доо. За тэгээд энд ялангуяа надад энэ хүүхдтэй холбоотой карт дээр бол ялчгүй 2 хүний дундаас нэг бүтээл төрнө гэдэг утгаар энэ дунд яалтчгүй хүүхдтэй болсон энерги бол маш их мэдрэгдэж байгаа. За тэгээ Knight of Swords. За магадгүй
энэ хүүхдтэй холбоотойгоор та нар маань жоохон эргэлзээ танилцаа үүсч болно. За яах вэ? Гарах уу, яах вэ ч гэдэг юм уу. Энэ дээрээ эргэлзэж магадгүй харагдаад байна. Тэгэхээр тэрэн дээр нөө сахиусууд нь зүгээр ураг шаа дайроод гэж байгаа юм шиг харагдаж байгаа хгүй. Зүгээрээ өөртөө ихтгэлтэй бай, тууштай бай, тэмцэх гэсэн утга бол ингээд энэ ирээдүрүү чиглэж ирж байгаа. Энэ тал дээр бол ингээд эргэлзээд тах юм байхгүй гэсэн утгал надад зүгээр ингээд харагдаж байгаа. Энэ Night of Sword-ийн утга мотго ерөөсө хамаагүй зүгээр зураглалаас нь. Энэ тал дээр бол ингээд зүгээр дайраад ор зүгээр гэж байгаа юм шиг харагдаж байгаа байхгүй. За тэгээд сан карт гарсан байна. Угаасаа хүн хоорондын харилцаа бол маш сайхан байна. За тэгээд та өөрөө жоохон ингээд бусдаас жоохон тусгаарлахыг хүсэж магадгүй харагдаж байна. Яагаад гэвэл та нэг юм бусдад үгүй гэж хэлж чаддгүйгээсээ болоод нэг жоохон ядарсан ч юм уу, шархалцсан ч юм уу нэг юм байх гэдэг энэ 3 дугаар сард. Тэгэхээр цаанаасаа таныг эсвэл сахиусууд нь ингээд хил хязгаараа тогтоо гэж байгаа байхгүй юу? Хил хязгаараа тогтоо гэдэг. За тэгээд өөх ахын тэнцвэр энд яригдж байна. Хүмүүстэй яг яаж харьцсан, эргүүлээд яг тантай тэгж харьцсан ч гэдэг юм. Эсвэл та хүнтэй яаж харьцсан, хүмүүс тантай тэгж харьцсан ч гэдэг юм тий. Бис яг нэг юм хэлсэн үү? Хүмүүс тантай яаж харьцсан? Үгүй ч юм уу. За тэгээд хүн хоорондын харилцаан дээр яаран шийдвэр гаргаж болохгүй шүү гэдэг байгаа. За тэгээ мөн одоо түрүүн хэлсэн тийм мессеж дуудлага маш их байхыг харуулж байна. Ингээд харилцан их чатлах, дуудлага хийх гэсэн өгөх авах гэсэн утга нь бол энд харагдаад байгаа. Тэгээ ялалт ирнэ, та хүлээн зөвшөөрөгдөн хүн хоорондын харилцаан дээр бол та ийм нэр алдартай, нэр хүндтэй чадвараараа өөрийнхөө байгаагаараа хүлээн зөвшөөрөгдөн. Орчлон орвоо ертөнц бол та нарт маань шинэ боломжийг өгнө. Ялангуяа сингл хүмүүст бол шинэ боломж өгнө гэсэн утга байна. Тэгээд хостой хүмүүс дээр болохоор энэ боломж нь бол хүүхдээр орж ирж байгаа харагдаад байгаа шүү. За тэгээ магадгүй бүр эсвэл хүүхдтэй хүмүүс дээр яг танаа хүүхдүүд чинь айгүй мундаг амжилт үзүүлэхийг бас хэлж иж болохоор харагдаж байна л да. Энэ дээр ингээ хүүхдүүд нь шагнал авах, урамшуулах тий амжилт үзүүлэх гэдэг утга нь яг ийм шударгаар үнэлэгдэх гэдэг байгаа шүү дээ. Нэг тийм зүйл байгаад байгаа. Одоо боловсролын тийм одоо олимпиадд ордог ч юм уу те энэ тал дээр аюу мундаг амжилт үзүүлэх гэсэн утгыг бас хэлж иж болно. Тэгээд тэр нь ч гэсэн энэ багаар ажиллах байдалтайгаа бас одоо уялдаж орж ирж байна. За энэ дээр нэг нэмээд баттгаад нэг сайн хэлэхэд ер нь бол энэ 3 дугаар сар нь өөрөө хамтын ажиллагаа багаар ажиллах зүйл нь чухал гэдгийг энэ 3-ын зоос картаараа хэлж байгаа юм шүү. Тэгэхээр та нар маань хүн хоорондын харилцаан дээр одоо өмнө нь ганцаараа байдаг ч байсан юм уу тийм байсан бол ялчгүй та нарыг илүү хүмүүстэй харилцах хүмүүстэй нэг баг болж ажиллах гэсэн зүйл маш ээлтэй. Тэгснээрээ танд амжилт бүтээл ирнэ гэсэн утгыг бас хэлээд байгаа шүү гэдгийг дахиад нэг баттгаад хэлчихье. За тэгээд сан карт гарсан байна. Ерөнхийдөө хүн хоорондын харилцаан дээр маш эерэг өөдрөг гэгээлэг байхыг хэлж байгаа шүү. Тийм сөрөг хандлага нэг хэрэггүй гэсэн утга. За хүн хоорондын харилцаа ерөнхийдөө гэдэг юм байна. За ингээд уншлага маань ингээд дуслаа 3 дугаар групп байна уншлага дуслаа. Та нартай энэ хүртэл сонссонд маш их баярлалаа. Миний сувгийг сонгон сонсдог та нартай маш их баярлалаа. За тэгээ таалагдсан бол лайк, комент үлдээгээрэй. Мөн subscribe-а дараагүй subscribe-а дараад үзээрэй гэж хүсье. За тэгээ нэмэлт уншлага дээр маань нэмэлт уншлага гэж бол байгаа. Нэмэлт уншлага дээр та нартаа сахиусуудынх нь аминчхан зөвлөгөөг харж өгнө. Аминчхан гэдэг утга бол нэлээд гүнзгий утгатай болоод ингээ аминчхан гэж тодсгож хэлээд байгаа шүү. Үнэхээр ингээ нээлттэй ийм одоо хүн болгон үзэж болох энэ видеон дээр ярьж болохооргүй зүйлсүүдийг дандаа нэмэлт хэсэг дээр ер нь сахиусууд нь хэлээд байгааг анзаарсан байгаа. За тэгээд амжхан зөвлөгөөнөөс гадна та нартаа хостой болон сингл хүмүүс дээрээ мөн одоо илүү гүнзгийрүүлэн дэлгэрэнгүй уншлага хийх байгаа. За тэгээ нэмэлт хэсэг дээр бол юм байна. Нэмэлт хэсгийг авахыг хүсэх юм бол та нар маань description хэсэгт линк нь байрлсан байх болно. За мөн хувийн уншлага авах сонирхолтой хүмүүс маань байгаа тий. Та нар маань ч гэсэндээ description буюу тайлбар хэсэгт орж ирээд
хувийн уншлага авах зааврыг уншиж танилцаад миний сошиал хаягуудаар надтай холбогдоод зааврыг авч болно. За ингээд энэ үртэл сонсон та нартай дахин баярлалаа. Дараагийнхаа шинэ уншлагаар уулзлаа. Баяртай. 3 дугаар сард амжилт хүсье.